За сайн байцгаана уу. За бүгдээрэнд нь өдрийн мэнд. За тэгээд Тэмүүлэн бит хоёрын та бүхэнд хүргэдэг онтай подкастын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд манай энэ дугаар маань болохоор Baco Speak Easy Bar байгаа. За тэгээд бид хэдийг бас айгуу гоё энэ wine-аар дайлж байгаа. Тэгээд Baco-тоос баярлалаа. За тэгээд манай энэ дугаарын хүндэт зочноор үнэт санхүүгийн нэгдэл. За тууцын дарга chairman оролцож байна. Бадрал та бүхэн бүгдээрээ мэдж байгаа хта Shark Tank гэл тэгээд Бадрал цахилаас шууд одоо эхний асуултаа хэдүүлээ цаг алдгүйгээр эхлээд асуугаад явъя. Энэ үнэт санхүүгийн нэгдэл хизээ байгуулагдав. За тэгээд Монголд ч одоо бас олон санхүүгийн байгууллагууд байгаа, нэгдлүүд бас байгаа. За тэр дундаас үнэтийн ялгарх зүйл юу юм бэ гэдгээс эхлэж байна. Тэгэхээр үнэт санхүүгийн нэгдлийг ер нь бол өнгөрсөн жил би өөрийнхөө одоо яг ботож стратегийг гаргаж за ямар одоо бизнес хийх ёстой юм. За тэр дотор ямар бүрэлдэхүүнүүд байх юм. Тэгээ бид өөрсдөө бизнес хийж байгаа хүмүүс юугаараа ялгарх хэвтэй. Тэгээд бизнес хийхин тулд мэдээж эхлээд бол би яах гэж нэг хийж байгаа гэдэг үнцэг байх хэвтэй. Тэр утгаар нь бол яг энэ үнэ санхүү нэгдлийг бас нэлээд олон жилийн бодож исэн. Одоо өөрийнхөө бас ажиллаж исэн туршлагаасаа бодож үнэлж одоо өнгөрсөн жил стратегийг боловсруулад тэгээ өнгөрсөн жил одоо компани байгуулахын ажлуудад орсон. За энэ жилийн хувьд бол илүү яг зах зээл рүүгээ бид нар бүтээгдэхүүн үйлчилгээ компаниудаараа гараад ингэж явж байгаа. Ялгарлын хувьд мэдээж би одоо компани нэрээсээ бодох хэрэгтэй. Бид нар тухайн компани нэр бол тухайн байгууллагыг одоо тодорхойлж идэх хамгийн түрүүнд явж идэг одоо зүйл. Тийм учраас үнэт гэдэг зүйлээсээ эхлээд бодсон. За үнэт зүйл маань өөрөө одоо хэр одоо хүнийг хол явуулж чаддгийг, үнэт зүйл гэдэг зүйл бидний хэр удаан оршин тогтнолтын хэр хүчтэй байлгаж чаддаг юм гэдэг энэ зүйлээс бодсон. За ингээ 20 жил бас энэ одоо санхүүгийн салбарт ажилласан хүнийхээ хувьд бас туршлага бодоод өөрийнхөө бас бусдад бий болгож байгаа үнцэн өөрийнхөө энэ үнэт зүйлтэй үнцэнтэй байх гэж явсан 20 жил. За тэгээд бидний багт одоо манай багийн шеэрхолдрууд тодорхой хэмжээний бас туршлагатай залуучууд үнэт зүйлтэй хайртай байх гэж хичээсэн ийм залуучууд гэдэг утгаар нь бид нар бусдад үнцэн бүвээ хүнтэй одоо хүний нэгд хөрөгч байсан хөрөнгийг бид нар үнцэнтэй өдөрдөж яваа гэдэг зүйлийн үндсэн дээр үнэт санхүүгийн нэгдлийг байгуулсан. За ялгарлын хувьд санхүүгийн нэгдэл гэхээр бол бид нар адилхан санхүүгийн нэгдэл бол ингээд санхүүгийн одоо хөрөнгөний зах зээл, мөнгөний зах зээл ингээд даатгалын салбарч гэдэг юм уу. Энэ санхүүгийн салбарын 3 одоо тулгуур дээр ажиллах эмэл компаниуд бий болно. Гэхдээ өөрөөсөө онцлог байх хэвээр. Тэр утгаар нь бас одоо өөрийн бас одоо туршлага энэ олон жил яг бизнес хийгээд дараагийн шатанд гарахад энэ санхүүгийн салбар чинь зөвхөн нэг үйлчлэгийг аваад зогсдог биш. Дараагийн хөрөнгөний зах руу гарах энэ олон одоо үе шатуудыг зөв хийж чадах юм бол компаниуд маань илүү хурдтай байх юм байна гэдэг өнцгөөс харж байгаа. Тийм учраас бидний ялгалт бол үндсэн санхүүгийн зохицуулалтыг үзүүлэхээс гадна тэр компаниудыг системтэйгээр одоо хөгжүүлэхэд гол зорилгоо болгоно гэсэн үг болж байгаа. Одоо нэг санхүү за миний зүгээр нэг харж байгаагаар болохоор бас гадна дотнод ч гэсэн юм санхүүгийн байгууллагууд ялгарлаас ингээд нэг өөрийн гэсэн фокустай шугамар ингээд эхлээл нэг трендээ барьж авдаг шүү дээ. Жишээлбэл одоо юу гэдгийг манай одоо хамгийн хурдан шуурхай гэдэг ч юм уу те. За одоо манай хамгийн ихтгэлтэй гэдэг ч юм уу тий. Тэгэхээр би саяны ойлгосноор болохоор үнэтийн яг барьж байгаа зарчим болохоор илүү одоо тэр та бүхэнтэй хамтарч ажиллагаа байгууллагуудыг системтэйгээр харж алхам шат бүртэн хөгжлөлийг одоо value үнэт зүйлүүд үнэт зүйлс нэмээд ажиллана гэсэн үг. Иймэрхүү ялгарлаар өөрсдөө ялгарлаа. Тий. Гол зүйл бол мэдээж эхлээд бол эргэлтийн өрөнгө ч юм уу тодорхой хэмжээний мөнгө өрнгийн дутагдлыг нөхөх энэ үйлчлэгийг үзүүлчихдэг. За дараагийнх нь бол одоо дараагийн тэр хөрөнгөний захаас хөрөнгө босгох илүү олон нийтх болох гэдэг ч юм уу. Ийм зүйлүүдийг л одоо нэгдлүүд бол үзүүлээд явж байгаа. Тэгээ бидний хувьд бол тэр компанийг бид нар хизээ хөрөнгөний зах зээл дээр гаргах юм. Өнөөдрийн энэ богино хугацаатай хөрөнгө оруулалтуудыг бид нар юугаар шийдэх? Урт хугацааны дээр одоо гадны санхүүжилтүүдийг бид нар яаж оруулж ирэх? За тэр үтгэл тэр компани дээр байгаа өөрийн технологийн баггүй компаниуд ч байна. Тэгэхээр технологийн одоо шийдлүүдийг бид нар яаж хийх ёстой? За тухайн яг секторын тэр дата мэдээллүүд илүү хурдтай автоматар очиж тэр шийдвэр гаргалтуудад нь илүү одоо нөлөө үзүүлэх. За процессын хувьд бас автоматжуулалтууд хийхээс өөр аргагүй болж байгаа. Өнөөдөр одоо робот процесс автомашин ашиглаад одоо томоохон байгууллагууд бол хүний үйлдэлийг 2 цаг хийдэг үйлдэлийг 2 минутанд хийдэг болж байна. Гэтэл энэ одоо өөрчлөлтүүдийг хийх энэ чиглэлүүдийг бол яг бүгдээрээ үзүүлж байгаа нь бол бас үгүй. Том одоо юу гэдэг санхүүгийн компаниуд бол илүү фокуслаад зарим юм секторууд дээр ажиллаж байгаа. Бидний хувьд бол илүү дунд шатныхантайгаа ажиллаад тэрийг дараагийн шатанд гаргахад нь бид нар нэгдсэндээ энэ компани зөвхөн нэг үйлчлэгээр биш нийтээр нь
ингээд 4 жилийн дараа 5 жилийн дараа энд бид нэр энэ зүйлүүдийг хийснээр дараа ийм болно гэдэг үр дүн гаргахын ийм л зорилго хараад байгаа. Одоо амар ойлгомжтой харагдав тийм. Энэ лого бас ямар учиртай лого вэ? Айгуу гоё юм Монгол хэм ээ тий. Тас логоны хувьчлыг тайлбарлаач. Логоо бас бодсон. За мэдээж актер зураач эдрээр бол хийлгээгүй. За гадны бас энэ яг одоо лого бүтээдэг компаниудаас авсан. За гол бэлгэдлийн хувьд бол өөрсдөө үзэл санаагаа гаргасан. За мэдээж бид нар бол одоо тодорхой хэмжээний өнгөрсөн үедтэй залуучууд. За одоо бидний гол нэгдэл энэ гол нэг 5 нүд байгаа. За өнгөрсөн эхний 2 нүд бол бидний өнгөрсөн зүйл бүтээсэн зүйл. За голын яг одоо энэ ромп бол бидний одоо үеийн нэгдэл. Ирээдүйн 2 одоо тэр нүд маань бол тариг 2 нүд. За ингээд тасралтгүй үргэлжлэх үе бид нар зорилгоосоо хизээж хазаахгүй одоо явна гэдэг үгнээс энэ тасралтгүй үргэлжлэхийг бодсон. За infinity буюу хязгааргүй зөвхөн Монголд бид нар бас үйл ажиллагаа явуулахгүй гэдгээр хязгааргүй бэлэгдэж байгаа. За өнөөдрийн бизнесийн орчны одоо шин тренд зүйл бол одоо харилцагчтайгаа явдаг тий одоо ажилтнтайгаа явдаг community бизнес руу орсон. Тийм учраас бид нар chain буюу одоо энэ community гинжиг тэгээд одоо санхүүгийн компани гэдэг утгаар зоосны хэлхээ. За мэдээж Лусын хааны сан хөмрөг удирдах байгаа гэдэг одоо утгаараа Лусын хаан шиг баян гэдэг утгаар нь 88-ын тоо тий 8-ын тоо чинь Лусын хааны тоо юм байл. Тэгээд 5 мах бодийн цул зохицол бол хамгийн төгс зохицол гэж явдаг юм. Тэгэхээр 5 нүд гэдгээс наарсан. Тэгээд эцэст нь бол бид нар Монгол ахуйгаа бодож төм настэйгээ өн мөнхөд оршин тогтно гэдэг утгаараа бодсон. Аз компани бид нар Монгол компани. Тэгээд нэрний хувьд ч гэсэн бид нар үнэт Монгол нэрээ авсан. Тэгээд ер нь санхүүгийн компаниудын бол үндсэн одоо зүйл бол илүү тогтвортой, илүү бэлэгдэлтэй, утга учиртай ийм байх хэрэгтэй гэдэг үндснээс ер нь бол энэ уламжлалт маягийг бид нар бас зарим хүмүүс арай жоохон old school юм уу гэж. Би бол харин ч одоо бид нар бол илүү туршлагатай залуучууд өнөөдөр бид нар шинэ одоо бизнес эхлүүлж байгаа ч гэсэн бидэнд бол энэ одоо туршлага байгаа шүү гэдгийг л харуулах хэрэгцээ. Яг тийм. Би юу л норж үзсэн, вебсайт руу норж үзсэн. Надад бол амар гоё санагцсан. Их энгийн. Гэхдээ яг хэрэгтэй бүх мэдээллүүд нөгөө талаас шууд олон улс руу чиглэсэн юм шиг санагдчихсэн. Тэгэхээр бас яг одоо танай байгууллагууд хэр ойрын хугацаанд шууд олон улс руу ер нь тэр төлөвлөгөө нь ямар хөө байгаа бол нууцлалтай юу эсвэл надад тэр амар гоё санагдсан. Би шууд вебсайт руу нарахад яг л нэг гадны юм одоо компаниуд байгаа шүү дээ. Яг тийм вебсайт санагдчихсан байхгүй. Тэгэхээр тийм мэдээж бидний нөгөө зорилго бол зөвхөн одоо Монголд үйл ажиллагаа явуулахгүй бид нар одоо дэлхийдээ одоо хөл нийлүүлэхэд монголчуудыг хүлээж авдаг болсон технологийн хувьд ч одоо хол орон зай хязгааргүйгээр бид нар явах болцоотой болж байгаа. Тийм учраас ер нь ойрын хугацаанд гадагшаа гарна гэдэг юм зорилготой явсан. Тэгэхдээ тэгээд бид нар энэ оны эхэнд бол Австралид компани байгуулад Үнэт Financial Service гэдэг компани байгуулсан. Яагаад Австралиг сонгосон бэ гэж заах нь мэддэрт би тэнд байсан. Хоёрт бол үндсэндээ бол бас их одоо өсөж яваа, илүү одоо орчин үеийн ийм одоо Европыг бол илүү одоо хөгжиж байгаа ийм газар гэдэг утгаар нь бодсон. За дараа нь мэдээж монголчууд маань хаана байна те бид нар тэр төвлөрлийг бас харж эхлээд бид нар монголчуудтай бэлчлэг үзүүлэх хэрэгтэй. За тэгээд тэрний дараа тухайн зах зээлийн орчин, тухайн бизнесийн тэр хууль эрх зүйн орчныг илүү ойлгосны дараа дараагийнхын чиглэл рүү гарна гэдгээс Австралид. За эх жил бол бид нар мэдээж Америк, Канада руу чиглэх гэсэн юм төлөвлөгөөтэй. За Солонгос бол ойрхон. За харьцангуй бас Солонгос энэ хоёрын хооронд нислэгийн хувьд ч гэсэн үйлчлэгээ авах хувьд ч гэсэн амруу байх гэж харсан хэдий ч бид нар бас сая одоо Солонгосын нэг компанитай бол одоо бид нар хамтын ажиллагааны гэрээ байгуулад хоёр талын одоо системүүд дээр одоо холбоотой ажлууд хийгээд ингээд бас явж байна. Одоо энэ хэрвээ амжилттай явах юм бол бид нар энэ ондоо ерөн Солонгос руу бас гарчих юм төлөвлөгөөтэй байна. Тэгээ эцэст нэр 26 онд бас компани бол одоо алсын хараатай зорилготой байх хэрэгтэй. Тийм учраас бидний бол алсын хараа бол 2026 онд Хонконгод бол давхар бүртгэлтэй дотоодын нээлттэй компани болно гэдэг ийм зорилттой явж байгаа. За. Ер нь бол 6 ингээд аялалтын гаргацсан явж байгаа юм байна тий. Бадрал Шаркийн хувьд за тэгээд нөгөө нэг Үнэт гэдэг компани маань босч ирж байгаа тий. Энэ босч ирлэнээр та өөрөөсөн сайд дурдлаа энэ айгүй олон жилийн туршлагатай экспертүүд нийлж байгуулж байгаа гэж байна тий. Мэдээж таныг бас олон хүмүүс мэдж байгаа. Хуучинс томоохон банкны секторт 20 гаруй жил ажилласан. Тэгээд банкны дээр одоо бүх шат бүрээр нь явсан гэдгийг нь хүмүүс айгүй сайн мэдчихэж байгаа. Тэгээд яг хуу тэгэл одоо банкыг удирдах гэсэн тухайн хүртэл одоо ингээд банкны CEO гэж одоо хүмүүс ингээд хардаг тий. Тэгэхээр энэ шууд CEO гэдэг одоо энэ том албан тушаалын
одоо зөвхөн тэр болсон үйл явцыг хүмүүс аягүй хараад байдаг. Тэрнээс бас ингээд маш олон процесс болдог. За тэгээд тэр процессоос бас бид хоёртой жоохон хуваалцаач те. Ерөнхийдөө бол мэдээж банкнд анх банк одоо санхүүгийн салбарт анх хөлтэй байхдаа биш CEO болно гэж ороогүй л бах те. Энэ салбарыг таньж мэднэ, судлах өөрөө дуртай үгүй юу мэдэрнэ те. Тэгээд ер нь энэ CEO болох энэ зам те ямаршгүй маркер явдаг юм бэ? Таас тэрнээс хуваалцаач. Тэгээд хэдэн жилийн дараа ер нь CEO болсон юм бэ? За SEO болно гэж ер нь бодлогоор орсон байх гэж тэр бол үнэн. Гэхдээ мэдээж төд бодлого мэдээж би одоо энэ байгууллагатай хайртай, энэ байгууллагын төлөө явах хэрэгтэй байна. Энд би бас одоо тодорхой хэмжээний оргилд хүрэх хэрэгтэй байна гэдэг үндсэн бол одоо хүсний хүсэл мөрөөдөл бий болдог. Тэр байгууллагаас хамаарч 2 жил ажиллаж үзээд 3 жил ажиллаж үзээд байгууллагаас гарчиж болдог. Яагаад гэвэл миний үнэт зүйлтэй таарахгүй эсвэл миний одоо тэр одоо хийдэг ур чадвартай юмнуудтай таарахгүй байх ч гэдэм юм. Ийм зүйлүүд дээр бол хүмүүс ингэ сонголтоо солилтуудаа хийждэг. За 2-3 жилийн дараа яг үнд зүйлээрээ нэгдээд тэр байгууллагатай илүү одоо өөрийгөө мэдрээд тодорхой хэмжээний үр дүн гараад ирэхээр хүн болвол за дараагийн миний шат юу юм бэ? Миний одоо дараагийн үйлдэл юу юм бэ гэдэг. Тэгээ би бол яг л энэ замналаар эхлээд бол мэдээж за ямар ч ус ажилд орох хэрэгтэй. За ингээд том мохон байгууллагад орох хэрэгтэй гэдгээр орсон. Золж бол оюутан байхаас голом банкнд ажиллаж байсан учраас төгсөөд орсон. За тэгээд мэдээж үе шаттай явна. За 3 жилийн дараа бол би хэлтсийн захирал болно шүү. За 4 жилийн дараа би газрын захирал болно шүү. За тэгээд CEO болно шүү гэж бол айхтар төлөвлөөгүй. Зүгээр хүн болвол миний зүгээр өөрийнхөө одоо туршлагаас харах юм бол хүн ямар ч ажилтлыг бол хийж үсгэл хэрэгтэй юм бэл. Би ингээд ер нь бол картын ингээд систем төлбөр тооцооны талдаа карт талдаа ажиллаж байгаа. Дараа нь яг энэ corporate банк талдаа одоо ажилласан. За ингээд сүүлд нь бол мэдээж одоо газрын захирал, хэлтсийн захирлаад одоо захирал нь бол явж байгаа. Тэгээ энд бас олон яг гүйцэтгэх захирал болоход бол үнэхээр хөндлөн юм карьерийн шилжилт би хийгээгүй юм бэл. Юу явж исэн бэ гэхээр би бизнесийн лайнуудаар бариад ажиллаад дэшэл шилжилтүүдээ гэсэн. Гэтэл тухайн байгууллага организм чинь маш олон нэгжүүдээс эдисүүдээс бүрдэж тэр организм ажиллах ёстой. Гэтэл би энд одоо бүртгэлийнхэн тийм ээ энд одоо аж ахуйн энд одоо хөрөнгө зохицуулалтын хүний нөөцийн маркетинг гэх юм. Энэ олон чиглэлүүдийг бол яг ингээ хөндлөн голд одоо бид нар карьер сэлгэлт би одоо нэг өсөндөө өөр дээр бол хийлгүү дэш явсараад тэгээд хийсэн. Тэгээд яг энэ гарсны дараа бол тэрийг бол ойлгох юм бэл. За окей тий би ч бас яг бүхнийг мэдэхгүй байхгүй. Ерөнхий банкыг бол мэднэ, процессыг маш сайн мэднэ. Тэгэхдээ тэр яг гал тогооны процессыг бол одоо хөнгөцгөн л харж байсан хүний хувьд бол олон одоо асуудлууд гарч ирнэ. За тэрийг яаж хурдан шийдэх вэ? Надад шийдвэр хүлээж байгаа. Би хурдтай шийдвэрлэх ёстой. Гэхдээ би алдаа гарах хэрэггүй. Яагаад гэвэл энд чинь ард нь 9 их 80 төгрөг хэрэгж чинь тийм ээ. Одоо сая гаруй харилцагч 2300 залуу ажиллаж чинь гэдэг утгаар тэгээ эн чинь Монгол Улсын эдийн засгийн 20% та тэнцэх хэмжээний систем өдөрж чинь гэдэг бол алдаа гарах хэрэггүй. Гэхдээ зогсоож болохгүй. Гэх мэтчлэнгээр хувь хүнээс бол маш их хэмжээний хурдтай байх, мэдрэмжтэй байх, мэддэг байх. Тэрэндээ одоо цагаа зарцуулах ийм шаардлагууд гарсан. За яаж захирал болвоо гэж. Айхтар ноу хау гэд би харуул төгсөөгүй. Би одоо олон улсын одоо томоохон одоо банкнд ажиллаагүй. Зүгээр яг л цэвэр энэ байгууллагатай би бүх шатыг л ажилласан. Энэ миний нэг давуу тал болсон. Нөгөө талдаа энэ ажлыг би хийхдээ ер нь хүн өөрөө ялрах биш, дурлж. За өглөө бол ажилдаа ингэж дуртай явж. За нэг цагийг ч ихсэн одоо ядарч байсан ч ихсэн тэнд тархиндаа за энийг ингээд хийчихсэндэ гэдэг ийм л нэг тодорхой хэмжээний сэтгэл зүй сэтэл. За тэгээд эцэст нь бол тэр одоо байгууллагынхаа одоо брэнд үнцэн энэ нэг зүйлийг бол хайрлж хамгаалж ёс зүйтэй байх. Энэ л зүйлийг хүн хийгээд явах юм бол тухайн байгууллага өөрөө хүний нөөц сайн байгаад удирдлагын багийн сайн байгаад засаглал нь сайн байдаг. Хин нэгэн доороос пуужинддаг биш. Хин хийж чадсанаа хин зөв үнэлж зөв газар нь байрлуулж чаддаг. Ийм байгууллага бол хүнийг нь болсон цагт нэг тавиад явдаг. Тэгэхээр эндээс би юу гэж хэлэх гээд юм гэхээр манай одоо байгууллагын хувьд бол намайг за окей одоо ийм ур чадвар суулаа одоо энэ зүйлийг хийлээ одоо энэ хүн илүү хүн өдөртнө одоо илүү зах зээл рүү гарна ингэж тавиад ингэж явсны хүрээнд бол үндсэндээ бол захирал болсон. Тэгээ энэ бол амаргүй яг өнөөдөр хүмүүс бол харахтаа том банкны захирал за гоё те өрөөнд суудаг гоё туслахтай гоё одоо хүлээ авалтанд. Гэтэ тийм бол хүний харж байгаа өнгөцгөн. Тэр хүний хард өдөр болгоны ажил өглөө те 7 өнгөрөөд ажил дээрээ суухаас үчийн одоо
шинэ 2 3 цаг хүртэл суух. За заримдаа бол тэ ажил дээр хончин би бол зангигаа солиол хүсээ нэг сайхан санаал дараагийн шүдэ угаал гарчдаг. Тэгэхээр энэ болгоны ард тэр хүний яаж зовлон, яаж одоо төсвөр төвчээр гаргаж за тэгээд зөвхөн захирал болсноор биш ажилтан байхаас ахвала тэр нухацсан хугацаанууд бол бас л нэлээд бас юм байгаа шүү. Нөлөөс аяа бодоод дурсдээ шүү гэж. Харин хүмүүс ерөөсөө ийм юм мэддэггүй байхгүй. Тэгээд би дахиад үргэлжлүүлээ Бадрашагаас энэ 2 асуулт төрчлөө л дөө. За мэдээж ингээд энэ замууд бол хатуу тэрэг бол ингээд ил гаргаж байна те. Тэгэхээр одоо та ингээд юу гэдэг за ингээд corporate хэлтсийн захирал болчлаа гэдэг ч юм уу те. Ингээд би захирал болно гэж явж исэн үү? Эсвэл ингээд танд санал ирээд явж исэн үү? Ер нь яг аль хэсгээр нь ингэж давж исэн бэ те? Ер нь би яг банкнд ажиллаж байгаа хугацаанд өөрийнхөө гараар өөрөө хүсэж одоо өргөдөл бичижсэн юм маань ер нь том цөөхөн банк. Яг мэдээж менежер байхад бол би эдийн засгч болъё тийм ээ. Эдийн засгч байж байхдаа би бизнес хөгжил рүү явъя ч гэх юм уу. Энэ юмнуудыг бол хийж. Яг удирдах албан тушаалтан дээр хоцсныхаа дараа бол би намайг яг одоо удирдах буюу одоо захирал болоход бол анхны шийдвэрийг бол мэдээж банкнаас гаргасан. За ингээд дараагийн дэвшилтүүдийн шийдвэрүүд бол банкнаас төлөөлөл удирдах зөвлөлөөс удирдлагын багаас одоо шийдвэрүүд гаргаад явчихсан. Тэгэхээр хүн ер нь өөрийгөө бас тодорхой хэмжээнд боловсруулах хэрэгтэй. За бэлтгэгдэх хэрэгтэй. Тэрний дараа удирдлага чинь чамайг хүлээн зөвшөөрсний дараа очих юм бол илүү амар. Би өөрөө болоогүй байж болно гэж бодсон шүү дээ. Хүн бол хүзээч өөрийгөө голохгүй юм тий. Тийм учраас би болно л гэн. Тэгээ болчдөг. Тэгээд удирдлага хүлээн зөвшөөрөөгүй би өөрөө тэнд очиод ямар зовлон туулах, ямар сэтгэл зүйн уур чадвартай байх хэрэгтэй мэ гэдгээ мдээгүй цагт очих юм бол аюу хүнд санагддаг. Тийм учраас яг энэ албан тушаалуудын дээшээ илүү оргил руу явах тусмаа бол хүн айхтар өөрийгөө одоо өөрөө хүсээд өөрийгөө болсон гэж үзэхээс илүүтэйгээр удирдлага чинь таныг болсон уу гэдгийг л одоо сонсох хэрэгтэй гэсэн. Яг энэ асуултыг авши хариултыг хүлээж ийлээ л да. Үзүүлэх хэрэгтэй байгаа байхгүй тий. Асуугаад юм уу хүсэл төгчөөл ер нь болоогүй байна л гэсэн үг тий. Асуудал шийдэж чадчихээн гэдгийг харуулж байгаа. Тэгээ тэндээс ингээд явж байгаа тий. Мэдээж бас хүний амбиц бас байх хэрэгтэй л байх тий. Мэдээж ийм юм хүрэхэд бол би энэ зүйлүүдийг мэдсэн байх хэрэгтэй ч гэдэг чинь. Энэ дээр нэг sorry юм таслахад өөрөө ихлэд аргууллаа. Захирал боллоо. Тэгээд хуучин бол би амиа даадаг байсан байхгүй. Амиа л даа. Тэгээ би яг зээлээ судлаад тэгээ тухайн байгууллагын асуудлаа шийдэл тухайн сарынхаа жилийнхэн төлөвлөгөөг хийгээл өөрөө л гоё хоол тамд шагналаа өөртөө аваад явчихсан. Захирал боллоо. Хурал дээр загнууллаа тий. Танаа энэ хүн чинтэй юмөөч танилцуулж чадахгүй нэг. Би баг нөгөө хүнээ загнах гэдэг байгаа байхгүй. Чи одоо яг муу хийж дээ тий. Би тэр чинь нэг талын хүн шүү дээ. Гэтэл би менежерээ загнах гэдэг байгаа байхгүй. Тэгээ энэ бол хамгийн буруу. Нэгдүгээр бол өөрийнхөө багийг өөрөө хянаагүй байж өрөөлийн өмнө бага буруудах бол хамгийн том буруу. Тэгэхээр өөр дээр эхлээд тэр загнуулдаг шийтгэлийн хүлээж авах чадвартай байх хэрэгтэй байна. Хүнийхээ өмнөөс сэтгэл зүй одоо хариуцлага нь хүлээж чадах, тэрний өмнөөс одоо үүрэг хүлээж чадах ийм сэтгэл зүй эхлээд хүн бол удирдахч болоход бол тэр мундаг гүйцэтгэгч байхаас илүүтэйгэр, мундаг манлайлагч байхаас илүүтэйгэр хүний өмнөөс хариуцлага хүлээж хүний өмнөөс одоо сэтгэл гаргаж чаддаг байх нь бол удирдахч хүн байх хэрэгтэй хамгийн ихний зүйл юм байна гэж би ойлгосон. Тийм учраас дараагийнхаа ингээд би ажлууд дээр явж байхдаа одоо залуучуудаа харна. Би мэдээж доороосоо өөрийнхөө одоо энэ залуучуудыг тавих тий одоо дараагийн шатнд дэвшүүлж явах. Энэ болгон дээр бол нээлттэй хэрдэг сонгон шалгуулалтыг тавьдаг. За бүгдэнд нь зарладаг. Түүнээс биш нэг хүн намайг сайн дагаж явсан тий. Намайг одоо даргаа гэж явсан гэдэг шиг юм биш. Тийм учраас бүх хүн тэгш боломж олгоно. Гэхдээ би бас мэднэ. Хин сайн гүйцэтгэгч үү, хин сайн менежер үү гэж. Тэгэхээр залуучууд маань орж ирэн л та. Та би одоо ингээд та 7 жил ажиллаа, би 10 жил ажиллаа шүү дээ. Та яагаад намайг би одоо энд дүүнертэй одоо тий глагиатлах албан тушаал дээр байж байна ч гэх юм уу. Тэг би хэлт. Чи хүний өмнөөс хариуцлага хүлээх сэтгэл зүй байна гэж юмд. Эхлээд чи бусдын төлөө гэсэн сэтгэлтэй болоод. Би чамаагүй сайн менежер, сайн гүйцэтгэгч гэдэг чинь мэднэ. Гэхдээ чи очичоод аюу хэцүү байдалд орно шүү. Орно шүү. Хүн бол бас буруу өөрөө шийдвэр гаргадаг. Тэрийг нь захирлууд бас буруу хараад тавьчихдаг. Амбицтай, болоог багт нь ингээд тавьдаг. Тэгээ тэр хүн чинь ажлын байран дээр гарчаад, тэн дээрээ гарчаад
өөрөө бусдын төлөө явж үзээгүй, тэр юмыг хийж чадахгүй хүн бол эргээд ундаг. Өөрийг нь буцаагаад нэг дэшээ гарцсан хүн бол буулгах гэх бууж чаддаггүй байхгүй. Хүн бол тийм л амьд. Тийм учраас захирал болчлоо гэдэг юм анхлах болчлоо. За чи болохгүй нэ, багаа өдөртчихдэггүй нэ, бусдынхаа өмнөөс хариуцлага хүлээхгүй байна. Чи өөрөө л өөрийгөө хамгаалаад яваад байна гэвэл буулгалаа гэхэд тэр хүн үндсэндээ бол сайн гүйцэтгэх, сайн менежер байжгаад тэрийг авч чадахгүй тэгээд бүр ингээд сайн ажилтнаа алддаг байхгүй. Тийм учраас сайн ажилтныг зөв үед нь, зөв цагт нь за тэгээд өдөртөгч болох гэж байгаа бол тэр сэтгэл зүйн ур чадвар, тэгээд сэтгэл зүйн тэр чадамжийг нь одоо бий болгосны дараа. За ер нь тэгэл хүн эцэг их болж ижил тий үр хүүхдийнхээ төлөө амьдрч чадах тэр одоо хүний төлөө өгч чадах тийм сэтгэл зүйтэй болж иж одоо ер нь бол тий дараа нь бусдын төлөө болох бараг болтгийн болов гэж би бол боддог. Тийм учраас ядчил тий одоо гэр бүлээ төхнүүлэх хэрэгтэй нөхдөө. Тэрний дараа нэг бусдынхаа төлөө гэдэг ч юм уу гэж л би боддог шүү дээ. Би Австрали дахтаас баг удирдахжсэн. Тэгээд Монголд ирсэн баг удирдах жаа. Хамгийн төвхтөөс юм нэг юм victim mindset гэдэг чинь нэг юм болгоныг дандаа юм золиос одоо өөрөө одоо юу юм шиг victim юм шиг тий. За тэгээд юм externalize хийдэгтэй ингээд бус гадагшаа гадны юм руу айгүй хэмжигддэг, шалтгаан тоочдөг тий. Энэ ерөөсөө таны яг хэлж байгаа энэ асуудлын бас айгүй үндэс байж болж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ ийм юм дээр юм менталитетайгаа айгүй бас зөв болох хэрэгтэй. Яг би өөрөө юу хийж чадж чинь тэрийг харуулах хэрэгтэй тий. Их мэтлэгийн санал айгүй сайн хэлж чинь бадрал шаххэрэгтэй. Тэгээд ер нь одоо ингээд CEO болоход бас мэдээж өрсөлдөөн байгаа шүү дээ тий. Тинчээ зөвхөн ингээд та бүгд дандаа багийн ажил зөндөө багаараа хийж явж байгаа зөндөө гүйцэтгэлүүд байгаа. Тэн дээр мэдээж ингээд бас сайн контентер боёо таньтаас одоо нэг багийн анд ч юм уу тийм өрсөлдөгчд хэрэг байсан бэ. За тэгээд тэндээс таны ялгарлал нь бас та өөрөө яг юу нь байсан бэ гэж бодож байна. Тийм тэр мөчүүдээс хуваалцвал яг мэдээж заавал CEO гэхгүй яг одоо тухайн албан тушаал дээр байж байхдаа нэг шатаах ийм одоо нээлттэй сонгон шалгалтууд болдог. Тэгээд тэнд мэдээж ингээд журмын хоёр нөхөр те найзтайгаа би ингээд өрсөлдөж байгаа хоёул өрсөлдөн шүү дээ. Тэгээд энэ чинь ажил амьдрал юм чинь. Тэгээд ялж байгаа. Тэгээд нөгөө хүн маань бас те бит хоёр амар сангаар нийлж найзалдаг, ажилтдаг ийм хоёр партнер байжгаад нэг өдөр би тэрнийхээ дарга болж байгаа. Тэ. Тэгээд тэрний дараа бол мэдээж нөгөө хүн маань ч гэсэн тодорхой хэмжээний хүн чинь те найз миний найз мондог шүү гоё шүү чистэлаг боллоо одоо гэж байгаа ч гэсэн ер нь бол 50% нь бол оо shit энэ одоо болоод тахт яах вэ гэдэг юм бодно. Тэгээ team case бол өмнө нэг гарч ирсэн. За тэгээд за одоо тий хоёулаа хамтдаа явъя. Тэгээ найз нас дэмжинэ. Тий чи бас намайг дэмжээрэй. Баг удирдахад одоо тодорхой хэмжээний дотроосоо яг ингээд нэг албан тушаалтаар байж байгаа дундаас нэг хүн дэшээ гарах бол айгүй хэцүүдэг байхгүй. Гатнаас ирээд томилогдох бол болдог байхгүй. Тий тэр хүнийг танихгүй мэдхгүй эсвэл өөр нэг жис ирсэн ч гэсэн бас харьцангуй гайг. Яг 15-аа ингээд нэг тогооноос хоол идэхгүй жагаад нэг нь дарга болчихоор бусдыг удирдах болохоор нөгөө хэд чинь хөгшөөн гэх хэцүү, найзаа гэх хэцүү, захирлаа гэх хэцүүгээс ахуулаад хүндэтгэлийн одоо үүрэг даалгаврын биелэлтийн хувьд ингээд гапууд гарч ирдэг. За тэгээд тэр дотор мэдээ саяны юм хонт хөрсөлдөж хүмүүсүүд бол гомдлын нэг жижиг үзүүрүүд гараад ирнэ те. За би явлаа гэн те. Тэр оронд бол мэдээж яг би хоёр чи яг юм кейстер тулж ирсэн. За нэгдүгürt бол нэг найз маань бол за тэгээ бараг л одоо Чингис шиг л ярьд одоо тийм чамаг хоёр шиг. За тэнгид хоёр анд нар байдаг юм аа тий. Найз нь ер нь ингээд явъя тий. Бүгшин ингээд чиний удирдлаганд ор хамаагүй орчихгүй яваад бусдтай ингээд буруу хөдөлгөөр дурлалчихгүй тий. Тэрний орон би өөрөө хувьтайгаараа явъя гэдэг. Тэгээ тэр найз маань яваад өгөө. Тэгээ тэр маань ч мундаг явж байгаа. За нэг тохиолдол дээр бол үндсэндээ бол одоо бид нар ингээд бас адилхан нэг чинь захирлууд байж байгаа дүрслэлтэд би тэтэлт очиж. Өмнө нь бол би нэг 20-30 хүнд хүлээн зөвшөөрөгдөжсэн бол дараа нь бол харьцангуйгаа аягүй 4-5 захирлуудын хүлээн зөвшөөрөгдөх болчих. За ийм тохиолдолд бол мэдээж хүн өөрийгөө л харуулах хэрэгтэй байт юм бэл. Тэр багт гэдэг юм тэр удирдлагын багт юм шинэ ингээд би хэдий одоо олон жил миний дарга нар хийжсэн хүмүүсийн донд ороо сууж байгаа ч гэсэн тэр тохиолдолд бол за окей би арай залуу туршлага багтай. Гэхдээ би ажил үйлсээрээ та нараас дутхгүй шүү тий. Би шийдвэр гаргаад би одоо оюун бодлоо үйлдэлээрээ би харуулна гэдэг лимийг өөртөө л хийх ёстой юм бэл. Тэр бусдаар хөндлүүлэх гэдэг хасаа илүүтэйгээр бусдад өөрөө хөндлүүлэх тэр үйлдэлийг хийх ёстой.
байна гэж би боддог. Тэгээд сонгон шалгаруулалт тэмцээ одоо тэр юу гэдэг юм хотуудын өрсөлдөөнд бол тодорхой хэмжээний өөрийн хувь хүний тэр дандаа сторинууд дагж идэг. Энэ хүн яг юу хийлээ яалаа. Энэ хүн хоёр өрсөлдөж байгаа. Гэхдээ энэ хүн яг юу бүтээсэн, энэ хүн юу бүтээсэн гэдгээс хамаарч удирдлагын баг шийдвэрүүдээ гаргаж идэг. Тухайн тэр одоо сонгон шалгаруулалт за би банкыг ийм болгоно, ийм зүйлийг хийнэ гэдэг бол яах вэ? Шинэ айдиа байж болно. Гэхдээ үндсэндээ бол тэр хүмүүсүүд чинь суур юмнууд үндсэн банкны зорилтууд төр байгаа. Тийм учраас хүн бол тэр өрсөлдөлтөнд бол дандаа арт тал чинь хийжсэн зүйл чинь таныг дараагийн амжилтыг одоо тэр сонгон шалгаруулалтад ялах боломжууд ч өгч өгдөө гэдгийг л харсан. Тэгээд банкнд бол яг удирдах төвшөнд очиход бол мэдээж одоо төлөөлөл удирдах зөвлөлтөйгөө тий уулзах хэрэгтэй, ярилцах хэрэгтэй. За би банкнд юу хийж чадах юм, ямар замнал туулсан, ямар би алсын хараа харж байгаа, ямар стратеги, ямар зүйлүүдийг би банкнда дутаад байгаа энэ зүйлүүд миний хувьд харахад манай банкнд дутаж байна. Энэ зүйлүүдээр бид нар ялгарч байна. Энэ зүйлүүдийг бид нар илүү урагшлуулахгүй бол хоцрох гээд байна гэдэг зүйлүүдийг гаргаж ирээд тэгээд тэрийг мэдээж одоо ойлгуулж чадсан тохиолдолд тухайн одоо удирдагчд бол тавьдаг. Ийм л одоо шалгуултууд болдог. Та ер нь хэдэн жил болж байгаа танд өөрт чи яг нэг за би бол CEO дээр бас байж болох юм байна. Шууд чадна гэж болгон бодохгүй шүү дээ. Гэхдээ нэг юм багтаад эхэллээ шүү дээ. За why not болох юм шүү гэдэг. Яг нэг 15 жил ажилласны дараа бол хүн бяхан бодогдсон бил. За бас ер нь гэхдээ нэг ийм албан тушаал гэдэг юм уу нэг ийм удирдагчийн одоо юу зүйл дээр очиод хүн бол багтаа нэг 5 жил ажиллачвал их зүгээр юм байна. Би яг 2 жил ингээд картын систем төлбөр тооцоо талтай картын борлуулалт. Дараа нь би 6 жил гарна яг corporate manager туслахаас нахуулаад corporate manager гэхдээ ер нь бол удирдах албан тушааг 6 жил ажиллаад хүн гарт ороод ирж байгаа чинь ажлууд. За одоо окей. Хүн өдөртжүүл өдөрч марч юм шиг. Гэтэ мэдээж тэр дотор чи ингээд шинэ одоо хүмүүс орж ирэх чинь ментор л шүү дээ. Тийм учраас яг тэр үеэс ингээд хүнд ингээд тодорхой хэмжээний бэр амтгтны гэдэг юм уу? Тодорхой хэмжээний тэр комфорт зонд ороод илүү өөр юм хүсэх тийм гарч ирдэг. За ингээд дараа нь бол 3 жил одоо гарan хэлцэн захирал. За тэгээд дараа нь 5 жил ирээтэй гэдэг ч юм уу ингээд юугаар ажилласан. Газрын захирлаар. За 19 онд бас нэг шанс гэх юм уу нэг яригдаад тэгээд нэг үзхүү гэжсэн. Тэгээд би бол за арай болоогүй байна. Тэ. За би арай болоогүй. Бас энэ банк чинь зүгээр нэг авыг хүү аваад өдөртждэг банк биш. Чин бол маш том харилцагчийн ихтгэл дээр суурилж маш том одоо мөнгө өргө өдөртж байгаа. Тийм учраас би өөрөө бэлэн байх хэрэгтэй. Би өөрөө бусдын юм төлөөлөх чадвартай, бусдтай тодорхой хэмжээний зүйлүүдийг хийж өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Энэ зүйлүүдээ одоо өөрийгөө ядчил боловсруулах хэрэгтэй шүү дээ. Тэгээд одоо арга ирээч гэсэн бас тодорхой хэмжээнд бэлдэх хэрэгтэй. Өдөр шөнөгүй өөр хөвгтэй орхиж байгаа ажиллахаас аргагүй. Тийм учраас бол жоохон төр хойшин тавиад. Тэгээд яг 21 онд ажил авсан. Тэгээд тэр үед бол бас за окей. Одоо бол үзье тий. Ер нь насны хувьд ч тий одоо тодорхой хэмжээний бас үнэхээр банкны манай хувьд ч гэсэн тодорхой хэмжээний урагшаа гаргах олон нийтийн банк болох илүү одоо дараагийн стратегиудаа хэрэгжүүлэх энэ чиглэл рүү бол зайлшгүй шийдлүүд хэрэгтэй байсан учраас бол би бол хүлээж аваад за окей ажиллая гэв. Хамгийн анх та ямар албан тушаал дээр ажилласан? Би картаар үйлчлэгч байгууллага гэдэг куб одоо дээр үеийн хэлгээр бол куб гэдгийг. Куби ажилтан гэдэг. Куби ажилтан нь яадаг вэ гэхээр картын машинууд програмчилдаг. Одоо бид нар ингээд одоо бол бүр гар утсан дээр гарчлаа л да пос машин гэдэг. Тэр чинь их том юм том дөрүүлж юм амар том дөрүүлж юм. Тэгээд тэр нь мэдээж үйлчлэгийн нэг хаан бууз муу зочин буузуудаас ингээд түүж ав. Нөгөөх нь одоо дотор нь жомомор одоо ингээд өгч ин кротикл чинь тэр чинь жом ч юм уу ингээд кротиклод систем шигээс терминийн цэвэрлээ системийн одоо програмчлаа. Тэгээд дахиад нөгөө газруудыг очиж та нар картаар уншиж машин тавь. Карт бол ийм учиртай ингээд. Тэгээд нөгөө тэр ажлыг хийж эхэлчихсэн. Балшаак одоо ер нь бол хэдүүлээ гоё явчихна. Тэгээд corporate газартай гэдэг чинь Монголын ерөөсөө жижиг бизнесүүдийн ерөөсөө жижиг дундч гэлтгүй ер нь томоохон бизнесүүдийн client base танд болстой ингээд таал ер яг өнөр царай болоод ороод ирж байгаа. Энэ бол мэдээж маш том туршлага experience. Тэгээд ерөнхийдөө би дараагийн асуулт нь яах ч юм гэхээр мэдээж энэ албан тушаалыг аваад албан тушаалуудаа ингээд аваад
одоо банкныхантай бол нөхсөв болохгүй байгаа болж байгаа бүгдийг мэдж байгаа мэддэг болчихж байгаа тий. Тэгээд ер нь таны ингээд онцлог төслүүд гэх юм бол тий. За юу гэдэг та заавал одоо deputy CEO байсан үедээ биш. Ер нь яг өдөртөг албан тушаалд очиж ч юм уу танд ингээд тархинд ч орж ирж байгаа тийм онцлог төслүүд юу байна те зөвхөн одоо банк дотроо биш шүү юм. Ер нь санхүүгийн салбар дотроо. Тэгээ тухайн үед таныг орж явах санхүүгийн салбар маань ямар байсан, одоо ямар болцсон байгаа те. Энэ дээрээс та ингээд гоё шилжилттэй гоё онцлог зүйлүүдийг ярил. Хамгийн эхлээд мэдээж бол энэ картер байгууллагуудыг элсүүлэх. За тэгээд надад өөр ногдохгүй байсан ч гэсэн би картаг зарах хэрэгтэй гэдэг өөрөө хувь хүнийхээ одоо сонирхлоор байгууллагууд төр очиж энэ пластикны чарт мөнгө байгаа. Энэгээр та цалингаа аваа гэдэг энэ юмыг бол байгууллагууд төр очиж одоо станцтэй сургууль эмнэлэг цэцэрлэг төр очиж ярьж өгч тэр байгууллагуудыг элсүүлжсэн. Тэгээ энэ үед бол цэвэр одоо картын банкнд бол мөнгөтэй хүн очдог. Карт гэдэг бол мөнгөтэй хүн барьдаг. Энэ пластикнд мөнгө байгаа. Энэ санхүүгийн storage үсэд ийм одоо зээл дараагийн одоо санхүүгийн хэрэгслүүдийг авах суурин бий болдог гэдгийг бол хүмүүс мэддэггүй байсан. Тэрийг би бас нэлээд сайн одоо дэлгэрүүлэх гэж явсан. За энийг бас би бас гайгүй хийсэн гэж боддгийг тухайд. За яг corporate банкн дээр туслах ажилтнаар очиод тухайн одоо 2006 7 оны үед бол 7-8 оны үед бол өнөөдрийн компаниудын засаглал одоо байгаа хэмжээ дамжаа бол үнэхээр инээдтэй байсан байхгүй. Ахын тамхтайгаа явж гинэ л гэдэг байсан. Тэ? Оо яг офс дээр ч яахаа ахын яваад чийл. Тэ? Тэр итгэл үгүй би та нэг хүрээд ирэхгүй энэ гадны юм төслийн зээл авах гэж байгаа юм. Нэг өгөж чиг. Үгүй ахын дөө хүрээд ирэл дахихын машин жоохон бензин хиттэй маа гэх тэ. Захирлна штэ. Бид нар тийм л яг одоо компаниудтай ингэж ажиллаж. За мэдээж одоо өнөөдрийн манай одоо Монгол улсыг хавьтал авч явж байгаа MCS одоо энэ засаглал сайтай том компаниуд бол байсан, мондөг байсан. Гэхдээ нийтлэгээрээ бол өнөөдрийн яг энэ компаниудад бол тийм байгаагүй. Эрсдэл тооцдгүй, засаглал байхгүй, шийдвэр гаргалтууд мөнгө аваад маргааш нь те мангар том машин аваад унцдаг ч гэдэм юм л байсан. Тэгээд мэдээж агаарын бизнес ярьж явна. Агаарын яриад явна. Тэгээ энэ үйл шилжилтийг бол бид нар бас харсан хөдсөн. За тодорхой хэмжээнд эндээс бол бид нар маш хэмжээний бас эрсдлүүд үүрж ирсэн. Тэгээ 2008 онд бол манай одоо удирдлагууд бол ярьж ирсэн. За Монгол улс бол дараагийн том одоо хөгжлийн шидэнд гарах гэж байна guys. Бид нар бол одоо бэлэн байх хэрэгтэй. Бид нар олон улсын байгууллагуудтай харьцдаг байх хэрэгтэй. Ер нь бол энэ Монголд майнингийн бүүм болох гэж байна. Магадгүй одоо тий Таиландаас одоо бид нар ажил хүчин татах хэмжээнд одоо банкны ажилтнуудыг татах хэмжээнд хүртэл очиж магадгүй шүү гэдэг ийм мессежүүд өгсөн. За эндээс бол уулуурхаан том бүүмүүд гарсан. Энд бид нар бэлтгэлүүдийг хийх ёстой болсон. Энийгээ дагаад жижиг дундууд маань томоохон компаниуд нь үйлчлэгчнүүдийн сервисүүд, үйлдвэрүүд, уурхаанууд ингээд ашиглалтанд орж ирсэн. Corporate банкнд байхад бол миний хувьд бол хийж исэн бас гол азтай зүйлүүд бол томоохон төслүүдийг би яг бас өөрийн одоо итгэл үнэмшил тэ илүү яг тэрийн чухал юм байна гэдгийг одоо харахыг хичээж шийдвэр гаргалтуудыг нь бас зөв гаргуулахын тулд судалгаа шинжилгээг бас хийхийг хичээж исэн. Тэгээд одоо онцлоод ярих юм бол одоо Монгол улс нэг ч онгоц байхгүй байсан юм яа. Одоо бол ганцхан л онгоцтой шүү дээ. Өөрөө одоо онгоцтой босд бол мэдээж түрээсийн онгоцуд байгаа. Тэр анхны онгоцны санхүүжилтийг бол тухайн үед 35 сая долларын банкнд бол хайгуу том дүнтэй тий. Тэгээд бид нэр 10 онд мод 11 онд анхны 3 онгоцны бид нар санхүүжилтийн одоо баталгаа гаргаж ирсэн, зээл гаргаж ирсэн. За тэгээд Viva City гэж одоо өнөөдөр бид нэр ярьж байгаа тийм энэ бол MCS-ийн ирэл их гоё хүн бол 20 м квадрат таваад амьдарч болтой юм. Монгол гэр бол 5 амтай гэр 20 м квадрат байт юм. Залуучууд гэр бүл салалтууд айлын хөлсний өрөөнд эсвэл хадмынхаа гэрт байснаас болж юм. Ядч тоосгоор нэмийг авдгийг бий болгоё гэл. Тэгэл энэ төсөл гоё санагдаад тухайн үед 8% зээл байхгүй байхад урьдчилан 10% төлөөд одоо хамгийн үнэтэй 60 саяын байр байсан. 6 сая төгрөг төлөө байр авах тий. Тухайн үед нэг бараг 20 одоо 20 гаруй хувийн хүүтэй орон сууцны зээл 18% орон сууцны зээл байсан бид нар тухайн үед 11 12% өгөх. Энэ одоо суурьуудыг тавьж исэн. Тэгээ энэ бас миний бас хувь хүний хувьд бол их одоо бахархаж явдаг төсөл. Одоо тэнд бол нэг 5-6 мянган хүн амьдарч тий залуу гэр бол манай би ч гэсэн одоо тэнд манай уялдаа аваад тэндний дараа ингээл шилжээд явж. Тэгэхээр энэ одоо төслүүдийг за тэгээд 5 толгой анх эхэлж байхад бол хинч одоо санхүүжилт өгөхгүй байл. Анхны нүүр сэжилтийн санхүүжилтийг өгж ийлээ. Гэх мэтчлэнгээр ингээд улсын хамгийн гоё ингээд төсрөнгөө хөгжтийн төслүүдийг одоо гар бие оролцсон. Нөгөө талдаа
Миний мэдэх том компаниуд нүдэн дээр унахыг харсан. Бид нар бол бас засаглал яаж буруу байдаг, ямар ч судалгаа шинжилгээгүй шийдвэр гаргадаг, тийм ээ. За магадгүй тэр одоо улс төрчдийн одоо тий нөлөөлөл давтаж за энэ бизнес бол алнаа. Энэ лицензийг би чаднаа ч гэх юм зохицуулалттай салбарууд руу одоо дураараа орох гэж оролдоод эндээсээ болоод өөрсдөө том асуудалд ороод нүдэн дээр бол хамгийн том байсан гэдэг компаниуд унахыг бол харсан. Тэгээ энэ бас өөрчлөлтүүд дээр харсан. За ингээд цаг хугацааны хувьд бол 2008-аас 12 он бол Монгол Улсын эдийн засгийн хувьд бол хамгийн өсрөнгөө хөгжилтэй жил байсан. 12 оноос бид нар өөрсдөө гадныхнаа буцаагаад хөөсөн. Бид нар эдийн засгийн хувьд дэлхийд дахинд ч гэсэн уналтууд бий болсон. Ингээд 12-оос 16 оны хувьд бол үнэхээр банкны систем бол хүнд байсан. Том компаниуд унтсан, гадны өрөмт нүүрс зарагдахгүй. Тэгээд энэ үед бол би бас одоо 5-7 томоохон нүүрсний одоо энэ хөдөлгөөнүүд чинь гарч идчихгүй. Да тэрийгэ дагсан маш олон тээвэр, уурхайн одоо операшн компаниуд нампар бол энийг дагаад нөгөө одоо ядчил бэлээ одоо хувьцаа нийлүүлжсэн нөхдөөс нампаргаас ахуулаад энэ сорилтыг бас тавхад бол бас нэлээд хүнд байсан бид нарт. За ингээд ер нь бол 16 онд бол бас нэг харж ирсэн юм бол за окей банк бол тий хөрөнгөний зах зээлийн нэг л санхүүгийн салбарын нэг л хэсэг. Бид нар ер нь бол бүгднийг ганцаараа нуруунд ачаа урж. Би том зээл өгдөг, том санхүүжилт өгдөг. Тэр маань өртөгтэй өндөр хүүтэй богино хугацаанд. Банкнд бол 2-3 жилийн зээл өгч байгаа шүү дээ. Тэгээд тухайн үед нэг 15-аас нэг 22% хооронд хүүтэй. Тэгэхээр 20% хүний зардал үрээд ахаад ажилтны цалингаа тавиад татвар хураамжид төлөөд эцэст нь одоо эцэдэд юу үлдэх вэ гэдгээс ахуулаад энэ ер нь болохгүй юм байна гэдгийг бол бас харж ирсэн. Тэгээ хөрөнгөний захыг эргээд харсан. Хөрөнгөний захыг эргээд харахад бол хөрөнгөний зах бол 2000 одоо мэдээж тэр өмч өвчлөлийн үеийн хөрөнгөний зах зээл бол шал өөр. За тэнд бол хөрөнгөний зах зээл гэдэг үгнээс ахуулаад хөрөнгөгүй байхад хүмүүст хөрөнгө хуваарлаад тэрийг эргэлтэнд оруулах гэхээр эргэлтэнд орчдөг. Тэгэхээр тэр үед бол яг энэ хөрөнгөний зах зээлээ өөрөө хөгжүүлэхгүй бол банкны салбар бол 100% эрсдлэг үүрэх юм байна. Эцэд ч гэсэн ийм өндөр өртөгтэй богино хугацаатай хөрөнгө оруулалтаар тэр томоохон урт хугацааны санхүүжилт хийж чадахгүй юм байна гэдэг нь ойлгомжтой байсан. Тэгээд тухайд бид нар ирж байгаад хөрөнгөний захыг буцааж босгоё. Хөрөнгөний бирж дээр ер нь сайн компаниудыг гаргадаг жишгийг тогтооё. Тэхийн тулд одоо том компаниудыг гаргая. Монгол улсын одоо энэ брэнд болсон компаниудаас гаргая. Тэд маань энэ хөрөнгөний зах дээр гарч иж итгэл үнэмшлийг өгч хүмүүс хөрөнгө оруулагч нарын одоо ногдлол шиг хувьцаа бас өсдөг юм болох юм байна гэдэг. Ингээд тухайд бол Монголын бүхэл том компаниудтай уулзсан. Яалч аргагүй хөрөнгөний зах дээр 5 тэрбум л одоо хөрөнгөтэй IPO-тэй л байсан. Тэгээд том одоо 20-30 тэрбум 40 тэрбумыг бол босгох бол хэцүү. Гэтэл банкудаас зээл авахд бол нэг банк бол 100 тэрбумыг нэг группт өгчих чадвартай. За зарим банкуд бол 120-30 өгчтэй. Тэгээ ингээд 3-4-5 банкнаас босгох юм бол 400 тэрбумыг бол босгож чаддаг том компани. Гэтэл би хөрөнгөний бирж дээр тэ 40 тэрбумыг босгож чадахгүй. Тэ 10 тэрбумыг ч босгож чадхаар ийм л хөрөнгөний зах байсан. Тэгээ энэ үед бол 2 жил яг энэ төслийг өдөртөө том компаниудтай уулзаад хөрөнгөний зах руу гараач та нар ийм чухал байна. Ер нь одоо бирж дээр харах юм давуу талтай гэдэг ингээд нэлээд сургалт хөтөлбөр юмнууд хийж явсараад Төмөн шууд Монс 2-ыг гаргасан. Тэгээд мэдээж бол том компаниуд гараач гэсэн хөрөнгөний захын бэлэн бичиж учраас тэр хүмүүс бол окей танд тийч бид нэр гармаар гэхдээ хөрөнгөний зах болоог байна. За ингээд бид нар хэнийг гарах вэ гэж бод олон нийтийн одоо өргөн хэрэглээний худалдаатай засаглалтай юм компаниуд гарах юм байна. Тэгээд Төмөн шууд Монс 2-ыг гаргаад Монс 2 гаргаад. Тэгээд өнөөдөр одоо тухайн үед 10 тэрбумын одоо 4000 одоо хувьцаа эзэмшигчтэй ийм одоо компаниуд болж ирсэн. Энэ бас хөрөнгөний зах зээл дээр том компаниуд гэхгүй ер нь компани сайн компаниуд гараад маркетингийн хувьд томорч болдог. Харилцагчтай өөр дээрээ хувьцаа эзэмшигч болгож авч чаддаг тий. Илүү одоо тэр засаглал сайтай гэдгээр гаднаас хөрөнгө оруулалт одоо бүтээгдэхүүн брендингийн хувьд болдгийм байна гэдгийг бол аюу том жишгийг би тавьчихсан болов гэж боддог. Энэний араас ер нь бол хөрөнгөний зах зээл дээр бас хөрөнгөний одоо яг энэ бирж санхүүгийн зохицол болохоор сайн ажилласны хүрээнд бол дараа дараагийн олон компаниуд гарах энэ сувгийг тавьсан. За ингээд эцэст нь бол мэдээж банкныхаа одоо удирдах одоо алтан тушаал татсны дараа бол банкнд бол чухал стратегиудыг бол гаргасан. За одоо төлөвлөлтийн хувьд бол төлөвлөлтүүдийг хийж ийсэн. Энэ дотор бол хамгийн том зүйл бол одоо нээлттэй банк болох ажлыг хариуцсан. Ер нь бол банк бол өөрөө зохицуулалттай салбар. Одоо энэ сканер бодох юм бол энэ одоо вайн бол тухайн банкны эзэдийн өмч. Энэ эзэдийн өмчөөр энэ одоо хоосон цаг зээлээр гаргаж болно. Бусдын хөрөнгөөр өдөртөж болно гэсэн. Энэ вайны хэмжээ нэмэгдэхгүй бол хизээч энэ саунд дотор байгаа одоо 2-3 дахин юм скан дүүрэн мөнгө байсан ч гэсэн
гарч болдог. Энэ чинь зохистой харьцаагаар явдаг банк. Тийм учраас би энгийн үгээр хэлээд байгаа. Тийм учраас эзэдийн өмчийг нэмжиж банк зээлийнхаа нийлүүлэлт бусдын хөрөнгийг хөшүүрэгдэж эрсдлийг үүрч гаргах хэрэгтэй учраас. Тэгэхээр эзэдийн өмчийг нэмэхэд бол өнөөдөр бас төдийлөн гэдэг санхүүг зохицуулахаар Монгол банк дээрээс бол одоо хин болгон бас банкны салбарт мөнгө хийгээд орчдөг үе байгаагүй. Тийм учраас одоо шинэ хөрөнгө оруулагч бид нар татах хэрэгтэй болдог. Тэгэхээр Монголын хувьд бол бас томоохон одоо гадны хөрөнгө оруулагчид орж ирэх хэцүү. Тэгээд хөрөнгөний захаас буюу дотоодын одоо олон мянган хүнээс хөрөнгө оруулалт татсны өрөөнд өнөөдөр энэ байгаа банкнд хадгалагдаад байгаа энэ сул их өсвөр чинь зах зээл рүү гарч мөнгөний нийлүүлэлтийн бизнесийг дэмжих орчныг бий болгож. Хоёрт банк өөрөө мөнгө чинь өртөгтэй хадгаламжтай энэ харилцагаас орж ирж байгаа өртөгтэй мөнгийг бид нэр өртгийг олохын тулд зээлээр гаргаж иж тэгэхээр өртөг өндөртөө одоо гаргаж чадахгүй их нөөц хадгалах тусмаа зээлийн өсөөлөл гэсэн үг шүү дээ ер нь санаа. Тийм учраас илүү их одоо тэр нөөцөө сайн ашиглаж одоо зохистой балансаар харьцах энэ болцоог нь гаргах энэ одоо банкныхаа бас одоо шинэ шатыг гаргах ийм ажлыг л бас хариуцсан да. Тэр аваа том ажил байсан тийм. Энэ ихтэй ажил ер нь санаачлах яг хаанаас гарч ирсэн хамгийн анх? Банкуудын нэгдэл санхүүгийн зохицуулах орооноос юм уу? Эсвэл одоо улс төрийн нөлөөтэйгээр ишээ орж ирсэн. Яг ер нь ямар зохицуулалтаар гарч? Зайлшгүй ер нь бол банкны салбарт өөрт нь бол хөрөнгө оруулалтын юм шинэ орчныг хийхээс өөр зайлшгүй шаардлага байсан. Гэхдээ өнөөдөр яг банкуд өөрсдөө эзэдийн хувьд бол бас чинь юм зарахгүй эзэн шийдэн шүү дээ. Тэгэхдээ яг эзэд бол бас бүгд одоо энийг дэмжижсэн үг бол бас үгүй байх гэж би боддог. За ингээд мэдээж их хурл бол хуулиа батлан за энийг одоо хэрэгжүүлэхийн санхүүгийн зохицуулахаар Монгол банкнд үүрэг өгнө. Ингээд харилцааны банкуд дээр бол үүрэг ирсэн. Тухайд ч гэсэн бид нар бас би бас хөрөнгөний зах зээл дээр ингээд 2-3 кампани гаргахаа явж ирсэн үний хувьд ч гэсэн яг өнөөдөр хүмүүс бэлэн байна уу, мөнгө бэлэн байна уу, хин төрүүлж гарах вэ? 5-5 банк 1 жилийн дотор гарна ийм үүрэг өгнө гэдэг бол одоо энэ процессын хувьд ч гэсэн боломжгүй байхгүй. Энд чинь санхүү аудит орно, хуулийн дүгнэлт олно, хөрөнгийн үнэлгээ орно тий. Ингээд перспективс бичнэ энэ хөрөнгө оруулагчаа болохоос ахвал. Тэгээ үнэхээр шахуулсан. Тэгээ бид нар бол хийхээс өөр аргагүй хуулийн чинь хуулийг хэрэгжүүлнэ. Тэгээ яалч аргагүй энэ бол одоо нэг талдаа бол эзэд бол сайхтар өсөйг юм аа. Тэгээд одоо яалч аргагүй хуулийн чинь бид нар хэрэгжүүлнэ гэл. Тэгээ миний хувьд ч гэсэн за хин төрүүлж гарах нь чухал шүү дээ. Та бүхэн бодож байгаа бол санаж байгаа бол за ойролцоогоор нэг 400 500 600 тэрбум төгрөг хөрөнгөний захаас татна гэдэг бол бас тийм амар том биш байхгүй. Би түрүү хэлж 10 тэрбум төгрөг босгох гэж амар болж ирсэн гэдэг. Тэгэхээр чинь 600. За тэгээд 5 банк чинь тавуулаа ингээд өөр өнгөтөрхтэй ашиг орлогын хэмжээ өөр. Тэгэхэд бол энд чинь хин төрүүлж гарах нь чухал байхгүй. Богд банклаа гарсан тийм. Богд л яг нөгөө хуулийн өрөөнд бол биш өөрсдийнхээ санаачлагаар гарч байгаа. Тэгэхдээ богдын хувьд бол харьцангуй бас айхтар том дүмтэй биш учраас гайгүй. Гэтэл том одоо системийн 5 банкны хэмжээ бол асар том биш. Иргэдийн хадгаламжинд байгаа мөнгийг том дүнтэй ч гэсэн хөрөнгөний зах зээл рүү оруулах. Эргүүлээ тэр чинь хадгаламж шиг нэг өдөр авъя гэд мөнгө авч болохгүй байхгүй. Миний хувьцаа хүн авахгүй бол миний хувьцаа байж л байна шүү дээ тий. Тэр утгаар нь ер нь бол төрүүлж хөдлөх нь зөв юм байна. Ер нь хөрөнгөний захаач харсан юм болохгүй байна гэдгийг бид нэр удирдлагын багийн түвшинд ирсэн, тузын түвшинд ирсэн. За ингээд хуулийн хэрэгжүүлэхээс хойш бид нар хамгийн түрүүнд төрчмтэй ажиллая гэдэг ингээд ерөөс баг хууль батлагдсанаас батлагдахаас ахуулаад бид нар ажлын хэсгээ байгуулаад ингээд ажилласан. Шийдвэр шууд газ хурдан. Тийм ер нь бол бид нар шийдвэрээ гаргаад за одоо хэрэгжүүлнэ. Хизээвээ таймгийн хувьд одоо хамгийн түрүүнд гарах нь одоо зөв гэж үзэж байгаа бол тэрэндээ гарцгаая гээл тэгэл. Хэзээ хугацаанд? 2021 оны 1 сарын 29-нд гэдэг үлээдээ санаж байна. Хууль батлагдсан. 2022 оны 6 сард банкуудыг бүгд гар дуусгах гэдэг үүрэг өгсөн. Тэгэхээр 1 сарын 29-нд хууль батлагдаад инхээр чинь 1 жил одоо 5 сарын хугацаанд 5 банк тавуулаад 600 тэрбум төгрөг орчмыг татах гэж шүү дээ. Зарим нь тэр чинь дүн тодорхойгүй байхгүй. Зарим нь аяг бол нэг их найдагт ч татчих болох байхгүй. Тэгээд энэ хуулийг ер нь бол 6 сард одоо 22 оны 6 сард бол хэрэгжүүлэх бол үнэхээр хуулийн хувьд бол компаниуд ч оны эцсийн балансаа аудитлна. 3 сарын 31-нд гарна. За тэгээд тэрний араас хөрөнгөний үнэлгээ элдв хангам гараад хорооноос зөвшөөрлөө аваад инглиш гэсэн 5 сарын нэг юм байхгүй. Тэгээд 1 сарын дотор 5 банк дээр зэрэгцэж чадахгүй байхгүй. Тийм учраас ингээд системтэй бас үе шаттай болохгүй нэгээд тэгээ 23 оны 12 сар хүртэл харилцааны банкуудыг нээлттэй болно шүү гэдэг шаардлагыг хуулийн дахиж өөрчлөлт оруулаад. Тэгээ бидний хувьд бол үндсэндээ бол 22 оны 22 онд
бол бид нэр ер нь бол баг хүсэлтэд өгсөн байсан 20 он дээр. Тэгээ 22 оны ер нь бол эхний одоо улиралд бол гарна гэдэг юм төлөвлөгөөтэй байсан. Тэгээд 22 оны эцэстээр гарч ирсэн. Одоо ер нь нэг дундаж IPO хэдэн тэрбумыг босгож байгаа. Зүгээр дунджаар үзвэл банкуудыг оруулах хэрэггүй. тийм банкыг хасаад За банкыг хасах юм бол яг дунджаар бол за нэг 10-аас 15 тэрбум дөө. Одоо хамгийн сүүлд YG-ийн 15 тэрбумыг харж байна. За хамгийн өндрүүдээс гээд нэг 30-40 тэрбумыг л компаниуд босгосон шүү дээ. Тэгээ бодохоор бол яг банкуд л авцсан. Гэтэ хөрөнгөний загт нэг бас нэг айгүй том банкуд орон зайг нь эзэлчихэр одоо энэ хөрөх чадварыг нэлээд сайн хязгаарлаж чадах юм чинь. Асар том мөнгөний ингээд барьчаад байна шүү дээ. Тэгээ яг уул нахад одоо банкны салбарт мөнгө байна л да. Гэтэ одоо энэ чинь өмнөх байгаа мөнгө чинь эргэлтэнд орох. Тэгээ тэр юм чинь сайн хийж өгөхгүй бол дараагийн компаниуд IPO-д бас жоо хүнд. Одоо Бадар Шаркыг оруулж ирчээ Shark Tank-ыг ярихгүй бол бас хайр болно шүү дээ, тийм. Тэр талаар бас шууд жоохон шин сэдв бас гаргаад ирээ. Надад Shark Tank амар гой санагдаад байна. Америкийнхыг бол банк үздэг. Манай Монголын ч гэсэн их гоё явсан, тийм. Тэрэн дээр яг яаж орохоор болов? Яг орё гэдэг одоо хүсэлт ирсэн үү? Тэгээд ер нь яг энэ процесс нь яаж явагдсан юм бэ? Тийм. Shark Tank чинь ер нь үндсэн юу ч юм бол эзэн байх хэвээр, оунер байх хэвээр, тийм. Тэгээ манай Монголын мэдээ Shark Tank-ыг харах юм бол зарим нь оунерууд, зарим нь одоо гүйцэтгэх удирдлагын ч гэдэг юм. Тэгээ мэдээж Монголын дээгийнхэн бас Sony-тэй ярьсан ярилцаа тодорхой хэмжээний бид нар Монгол улс өөрөө бас тийм олон оунертай, тийм олон бас энэ яг ингээд энийг энд оролцох юм байхгүй. Сайн одоо эн чинь контент гэдэг утгаар гэдэг юм ярилцаад тодорхой хэмжээний одоо юу гэдэг гүйцэтгэх удирдлагын хүмүүсээс оролцох юм зөвшөөрлүүд нь авч ирсэн юм билээ. Тэгээд мэдээж банк толгойлох бол тодорхой хэмжээний ер нь олон нийтийн байгууллага, олон харилцагчтай харилцаж байгаа байгууллага бол Сионор бол одоо илүү урагшаа гарах, олон нийтийн өмнө одоо илүү нээлттэй байх хэрэгтэй. Тренд ч ер нь одоо нэлийн ертөнцийн тийм явцсан. Тэгэхээр банк бол маш олон хүнийг хамардаг. За ингээд үүрэн телефон олон хүнийг хамардаг гэдэг ч юм энэ олон харилцагчтай харилцаж байгаа байгууллага бол Сион гэж ямар хүн байдаг, эзэн гэж ямар хүн байдаг гэдэг мэддэхгүй байдаг энэ үеуд бол одоо бол болцсон. Тийм учраас байгууллагыг өнөөдөр сонгож байгаа юм бол эзэн нь ямар хүн ёс зүйтэй, за тухайн байгууллагын менежмент юм ба удирдлага юм бэ гэдгийг харж тухайн байгууллагад ажил ордог, тухайн байгууллагаас ажил үйлчлэгээ авдаг хэлж болцсон. Тэгээ банкны хувьд ч гэсэн бидний хувьд бол за тодорхой хэмжээний одоо олон нийтэд танигдах одоо шаардлага байгаа. Дээрээс нь бол бид нар чинь бас яг өнөөдөр бол энэ санхүүгийн салбарт бас олон юм хийж байгаа хүмүүсүүдийн хувьд бас энэ боловсролын контент ч гэдэг нэг талтай бас. Тэгээд манайхан за захирал та ер нь Shark Tank-д орчуул яадаг ингээд байгууллагын зүгээс. За окей мэдээж ярилцлаганд орно. За окей таны ер нь ярьж байгаа зүйлүүд одоо мэдж байгаа зүйлүүд бол болж байна. Тэ үзэгчдийн хувьд бол чухал байна. Хоёрт бол бас энэ ёс зүйг бид нар чих харна. Муу зүйл хийж ийсэн юм уу? Ямар нэг улс төртэй холбоотой юм уу? Тэ буруу зүйл дүрэлэнд орж ийсэн ч гэдэг юм. Энэ чинь өөрөө том контенттэй явж байгаа тий. Тэр утгаар нь за тань дээр бол тэр зүйлүүд чинь бол байхгүй юм байна. Гэт. За тэгээ Sony-гоос бол аль биесны зөвшөөрөл нэрээд за болж байна. Танай энэ хүмүүсийг хүлээж авна гэх. Ингээд ер нь бол орсон. За тэгээд мэдээж банкыг бол төлөөлж орж байгаа банкныхаа одоо юу олон нийтэд хийж байгаа зүйлүүдийг тань мэдүүлэхээс гадна за энэ чинь нөгөө талдаа энэ чинь цэвэр хүн байхгүй. Тэгээ надад чинь ярих гал. Reality show гэдэг reality show юм бэл. Би одоо ямар reality show-нд орж утсан биш ингээд битүү 30 хэдэн камерын донд сууж утсан. Тэгээд ийшээ хараад үйлсэн ч энд камеруугаар харагдахгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр нэвтрүүлэгт нэг хүн орж ирээд хаалганы цанс хин орж ирэхэд бид нарт ямар ч мэдээлэл өгөхгүй тийм ээ. За энэ удаагийн лид Shark Бадар Shark шиг бол яана за одоо юу асууна за ингээл бодно шүү дээ гэлс. Тэгэл хаалган гол хүн орж ирлээ тэр уртлын одоо ямар бараатайсэн тэрнийх нь хаалтууд нь авлаа. За тэгэл чихэр үйлдвэрлэлт юм тийм хийд юм байна гэдэг нэг ойлголт авна авахгүй бол авахгүй. Тэгэл нөгөө хүн чинь 5 минут яриа зогсон тэрний араас би асуултаа асуугаад дараагийн хүмүүсүүд маань 2 асуултаа асуугаад дараагийн хүмүүсүүд маань дахиад 2 сэтгэлдлүүдээ хэлээ тэгээ шийдвэр гаргана. Тэгээ эн чинь бол нэг цаг гарны ингээд нэг одоо хүн дээр бол цаг гарны бичлэг болж байгаа. Тэр хооронд бол нэг ч зогсохгүй шүү дээ. За ингэж асуун шүү, та ингэж хариулна шүү, тэ энэ чинь ийм шүү гэж хэлэхгүй шүү дээ. Тэр бол ингээд тэр хүн тэр хооронд бол
кино жүжигчин бол дүр аваад муу хүний дүр тоглол муу хүн болж болно. Сайн хүний дүр тоглол сайн хүн болж болно тийм ээ. Тийм бол тэр дүр тийм жүжигчд байхгүй шүү дээ. Тэр чи яг л цэвэр ингээл тэр хүний хувийн сэтгэл зүгээс гарч байгаа мэдрэмж үү те одоо тэр зүйлүүд бол хүмүүнээс гараад одоо тухайн үедээ хурдтай шийдвэр гаргах хэрэгтэй болно. Энд шарк авах гэдэг үрсэж одоо саналаа хурдан те эндээс 10 жилийн хөвчгөл тоо бодож байгаа юм чинь тооны машин дээр бодож орцсон ч. Тэгэхээр тэгээд ер нь бол шийдвэр гаргалтууд гарна. Тэгээд тэр бас надад их одоо амьдрал бас их гоё дурсамж нөгөө талдаа өөрөө одоо бодож ирсэн хувь хүнийхээ одоо бас дутуу давуу за нийгэмд бас би ер нь жоохон идэвхтэй байх хэрэгтэй байсан юм байна да. Зөвхөн одоо яг банкны салбараа хөгжүүлэх, зөвхөн томоохон байгууллагуудыг хариуцах гэхээс илүүтэйгээр тодорхой хэмжээний бас одоо өөрийнх нь сурсан мэдснийг олон залуучуудтай хуваалцах, жижиг дундуудтай ажиллах ийм зүйлүүд төр их хойрог хувьсан юм байна гэдгийг харсан. Аюу бол одоо та бүхэн ч гэсэн ингээд подкаст хийгээл чи хүмүүст те мэдлэг мэдээлэл сэтэл өгөх гэж чи сайн дураараа баг хийж шít. Гэтэл Монголд ийм олон юмнууд хийж хад би яагаад ер нь өөрөө юмд нь явдггүй байсан тий зөвхөн ингээд тухайн байгууллагынхаа хувь хүнийхээ юмд л явдаг байсан юм байна гэдгийг бас олж харсан. Тэгээд тэрэндээ бас өөрийгөө жоохон зэмлсэн. Би энэ коммент хэлсэн Бадрал Шарк өөрөө одоо 20 жил ингээд банк санхүүгийн салбарт явж байгаа шүү дээ. Тэгээд банк санхүүгийн салбарч нь өөрөө Монголын эдийн засгийн маш том тоглогч байхгүй тий. Тэгээд Шаркийн хувьд өөрөө одоо зөндөө олон харилцагчтай харилцаж үзсэн. Тэгэхээр энэ нөгөө нэг Монголын бизнес юу яг яаж яваад байгаа, ямаршгүй бизнес нь унаад байгаа, ямар нь босоод байгаа гэдгийг амар харцсан байсан болохоор тэр нөгөө шак дөрвөн шаркийн нөгөө урд ялч явахгүй байх хэрэгтэй хүн болж таарч байгаа байхгүй. Би тэрийг хөө хүнээс нь хэлэх гэсэн. Тэгээ хоёрдоорт тухайн бизнесүүдийг сайн мэддэг учраас ер нь бизнесүүд ямаршгүй тохиолдол яаж вэ? Тэр одоо өөрсдийнхөө төслөө барьж орж ирж байгаа тий өөрсдийнхөө бүтээгдэхүүнээ бэлэн болгоцсон орж ирж байгаа одоо энэ залуучууд болон бизнес хөгжүүлж байгаа хүмүүстэй ямаршгүй тренд ажиглагдав танд ер нь ямар бизнесүүд нь амжилт юун дээр алдаж чинь юун дээр омж чинь те оновчтой юмнууд юу вэ? Тэгэд бас өмнөх үйлрэлийг нь хэрвээ та үдчихсэн үү үзээгүй бол ер нь тэндээс хэр ахсан байсан гэх юм уу? Иймэрхүү тренд бизнесүүдийн тренд дээр ярил мэдээж бид нар бол үйлдвэрлэгч улс биш тийм учраас аль болох үйлдвэрлэл хийх гэж л ихэнх нь орж ирж байсан. Өмнөх одоо эхний 2 сизон бол дараагийн одоо сизон бол ковидын дараах үеэр илүү их технологиор суурилсан. За дараагийн сүүлийн 4 дахь сизон бол аль аль нь хосолсон ч гэдэг юм уу. Тэр нийгмийнхаа цаг үетэйгээ тэр бизнесийн төлөөллүүд орж ирж байгаас их хамаардаг юм бэл. Алдаа юмнууд бол мэдээж би бол ингээд одоо олон компани үйл ажиллагаа танилцж байгаа, балансыг үзэж байгаа, хурал дээр зээлийн хорооны шийдвэрүүд гаргаж байгаа хүний хувьд бол ерөнхий хан байдаг. За энэ сектор бол ийм зовлон байдаг, энд ийм байдаг. За энэ яг түүхийдээс хацуул асуудал шүү гэдэг ч юм уу. Нөгөө талдаа яг хувь хүнд энийг хийж чадвартай юм яг үндсэн баг нь хийн гэдэг ч юм уу. Энийг ерөнхий л мэдчихэж байгаа юм. Гэхдээ яг бодит амьдрал дээр тэр үйлдвэрлэлийн эрүүл ахуй орчин, элдв хангаан журам стандартыг бол би үзэхгүй сайн ихтер мэдгүй шүү. Тэндээс харахад бол их үйлдвэрлэл хийх гэж орж ирж байгаа хүмүүс их орж ирж байсан. Тэгээд тэнд мань хүмүүс бол гэртээ өөрийнхөө хэрэгэлдэг юмыг үйлдвэрлэх гэж оролдоно. Тодорхой хэмжээний ингээд энэ тэндээс үдсэн харсан юм уу. Тэгээд нэг хөөрхөн залуугаар маркетинг шошго хийлгээд юм хийх гэж оролдоно. Гэхдээ процесс өөрөө яаж явах вэ? Энэ бүтээмж чинь ямар үнцэнтэй, тэг ямар одоо зардал өртөгтэйгээр бид нэр хаа хурж чадах юм бэ? Хэрэг хэмжээний хэрэглэж байх юм бэ гэдэг юмнууд дээр ерөөсөө манайх маш судалгаа багтай орж ирдэг. Судалгаа шинжилгээ багтай. Тэгээд эцэст нь бол санаа байгаад те яг үндсэндээ бол өөрөө тодорхой хэмжээний эрсдэл үрээгүй байгаад байдаг. Үрээгүй байгаад байдаг. Хүн ер нь бол тодорхой хэмжээний эрсдэл үрээд тэрийг давах сэтгэл зүгээ хийж үзээд жижигхэн бүтээгдэхүүн ч хамаагүй хийж үзээд тэрийг даваад гаргаад хүн авах юм байна гэдгийг мэдрээд за одоо энэ дээр би ийм алдаанууд байгаа. Энийг жоохон сайжруулахад надад мөнгө хэрэгтэй байна гэдгийг л мэдэрсэн байх хэрэгтэй. Ерөөсөө би мөнгө л үйл алчна. Би мөнгө л үйл энийг хийчихнэ те. Дэлгүүртойгоо энэ байхгүй шүү. Би хийнэ л гэж бодоод байгаа. Гэтэл өнөөдөр хятадд хэдээр үйлдвэрлэгдээд тантай яаж өрсөлдөх юм гэдгийг ерөөсөө харддаг. Тэгээ эцэст нь бол хөрөнгө оруулагч гэдэг хүн бол мөнгө өгөөд ашигыг авах гэдэг хүн биш байхгүй. Эрсдлийн хамт үрдэг. Тэнд үйлдвэртэр асуудал осол болоод магадгүй тэр бүтээгдэхүүний бусдын эрүүл мэндэд тохирол учруулад нийтээрээ одоо муугаар харах юм бол эрүүл мэндийн хүн амны нэрвч бол яа. Хөрөнгө оруулагч бол адилхан л үүрнэ. Тэгэхээр би мөнгө өгчөөд
тэр бизнесийг авах гээд байгаа биш. Ашигыг авах гээд. Би адилхан эрсдлийг үүрж байгаа гэдэг утгаар нь одоо тэр хүмүүсүүдийг бас хөрөнгө оруулалт авч байгаа хүмүүс, хөрөнгө оруулалтыг татах гэж байгаа хүмүүс маань өөрсдөө бид нар бас ямар болгоомжлыг тэр хүнд авчирч өгсөн. Одоо эрсдлүүдийг авчрах гэж байгаа гэдгийг тооцдог байх хэрэгтэй л гэж харсан. Нийтдээ хэдэн компанид хөрөнгө оруулалт хийсэн байна? Би ч одоо ер нь за эхнийх дээр нэг 4 5 6 ч болов. За сүүлд нэг 2 3 явсан. Зарим нь бол мэдээж өөрсдөө тодорхой хэмжээний бас одоо шийдлүүд гаргаад за би ч үнэхээр барахгүй юм байна гэдгийг ойлгож байгаа. Нөгөө хэд маань ч гэсэн за ер нь надад нэг байх хангалттай байсан юм байна гэд ингээд болж байгаа. За хөрөнгө оруулалт авъя гэдээ яваад ч гэсэн яг үндсэндээ бол үйлдвэр маань өөрөө стандартын шаардлагагаагүй тий тодорхой хэмжээний одоо тэр санхүүжилтуудынхаа авсан юмнуудыг үйлдвэрлэлтэд хийгээг хүчдэг юм. Иймэрхүү кейсүүд гарна. За зарим нэг сайн компаниуд нь бол за окей бид нар өөрсдөө явчихаа айхтар биш танд баярлалаа шүү одоо харин жоохон дэмжээд өгөөрэй тий ингээд явчихж байгаа. Энэ чинь бас аюул маш том одоо тийм маркетингийн сувг болж байгаа шүү дээ шаардлагаа гэж. Тэгээ би бол яадаг байсан бэ гэхээр тэр чинь 7 хоног бүтэн санд гараад тэгээд Монгол угсаал тэгэл нэгд өдөр болгон утсан дээр хүн болгон үзнэ харна ярина. Тэр 7 хоног юм чи ингээд гоё оргил. Энэ оргил үеийг тухайн компаниудаа л авч өгөх хичээжсэн. Тэгэхэд бол тухайн 7 хоногт ямар нэвтрүүлэг гарах нь ер нь мэддэхгүй. За энэ 7 хоногт нэг 3-4 дөхөөс нь энэ компани ч гараа шүүл гэж байгаа. Тэгэхээр нөгөө компаниудтайгаа мэдээж заримтай нуулзаа, заримтай нуулж амжаагүй байж байгаа ш. Тэгээд за окей. Яг вебсайтн дээр байгаа байхгүй. Facebook байгаа. Facebook дээр хэний утас байгаа? Манай эхнэр утас байгаа, дүүгийн утас байгаа. Гүгаагүй тийм байхгүй. Алийг 2 утас тавь те. За энэ утсан дээр хин хариулах юм. За Facebook Messenger-ээр ямар хандлтууд ирэх юм, тэрэнд ямар ч хариулах юм. За ингээд ийм нөхцөл байна шүү. За нэгт. За хоёрдугаарт яг энэ үед бид нэр бүтээгдэхүүнүүдээ одоо гаргах хандлтууд ирэхэд борлуулалтаа их одоо нөөц өвчин байна, бэлтгэл байна. За одоо томоохон дэлгүүр сүлжээнүүдээр байрлуулахад бид нар тэр хэмжээний нөөц үүсгэн. Шошгын хувьд те бид нар энэ компанийг бас яг тэр эрүүл ахуйн бичиг баримтын хувьд бэлэн байна уу гэдэг ч юм уу. Тэгээд юу гэдэг аппликейшн бол жишээ нь одоо те яг одоо Apple дээр байгаа мó, юун дээр байгаа мó гэдэг юм одоо бүгдийг тэслэх. Энэ зүйлүүдийг л аль болох бас тэр хүмүүсүүдтэй одоо тэр хамтрагч нартай авч өгөхийг хичээсэн юм. Энэ нөгөө Shark Tank effect гэж яриад байдаг. Яг Америкийн дугаар дээр нас ярьж ирсэн байхгүй. Дугаар гараад шууд тэр оройно вебсайт нь крашлчдаг гэдэг. Тийм хэмжээнд Монголд бас яг мэдээж бүр крашлах хэмжээнд шууд. Гэтэл амар сайн бас эффекттэй байсан байна тийм. Юуны хувьд амжилтын хувь нь хэд вэ? Одоо нийт оруулсан хөрөнгө оруулалт энийг бас амар гоё нээлттэй ярих хэрэгтэй санагдаад байна. Одоо үзэж байгаа хүмүүс ялангуяа Монголд бол хөрөнгө оруулалт хийлээ ингээл бүгд амжилттай явцдаг ч юм уу те. Тэгвэл яг саяны ярьж байгаа зарим нь завлио, зарим нь хийя гэх. Тэгэнгүүт нийт ер нь таны оруулснаас одоо амжилттай яг дийл болоод явсан байгаа юу ер нь? Эсвэл байхгүй юу? Тэгээд одоо хүртэл яг тэр бизнес нь явж байгаа кейс байдаг болов уу? Яг нэг тэр бом гарна төгрөгийн хөрөнгө оруулалт юмнууд хийхийг одоо хичээсэн. За өнөөдөр байдлаар бол за яг ногдлаа шиг бол авч үзээгүй хаа. Тий за амжилттай явж байгаа төслүүд бий. Бас одоо бас тэгдэж болохгүй. За зогсцсон байгаа юм ч байж байна. За яг өнөөдрийнхөө балансаа бариад ногдлаа шиг гэхээсээ илүүтэйгээр тий одоо өөрийнхөө яг өртгийг нөхөд явж байгаа юмнууд ч байна. Ер нь бол одоо success rate нь бол одоо амжилтын одоо үзүүлэлтийн хувь хэмжээ бол 20-30-40% байна дөө. Ер нь тэг яг энэ бол миний ч сул тий тодорхой хэмжээний бидний бэлтгэлгүй байсан зүйлээс хамралтай байх. Би бол одоо тэр хүмүүсүүд биш. Ер нь бол яг success явж байгаа, хийж байгаа. Гэхдээ бид нар зарим зүйлүүд дээр жоохон трендийг хараагүй. Бид нар өөрсдөө бас одоо тэр одоо зүйлүүд нь буруу харсан. Нийтээрээ яг ингээд Shark Tank-аар явж байгаа төслүүд юм бол ер нь бол бас сайн шүү. Зөвхөн хүн хүнийхээ талаас нь ярьж байгаа. Нийтээр бол баг 60-70% бол амжилттай л яваа. Ямар ч байсан өнөөдөр тэр брендийг бол яваад ороход өө танах чинь нэрээ тэнд орж ирсэн шүү дээ гэдэг мэддэг болсон. Мэдээж бол ямар салбар одоо IT-ийн гэдэг юм уу аппликейшн дээр бол ингээд бас зогсолтод орчиж байна тийм ингээд багахан л ингээд явж байна. Тэгээд технологийн салбарын хувьд чинь өндөр төвтэй залуучууд ажиллуулна. Яг өнөөдөр монголчууд тэр технологи ашиглаад мөнгө төлөх тийм одоо бэлэн чадвартай байна уу? Тийм одоо мөнгө төлөх одоо тийм одоо сэтгэл зүй байна уу гэх. Харин хүн сэдвэр дээр бол арай гайгүй.
тэгээ хэрэглээ талдаа. Жишээ нь одоо би бол одоо хүн бол өөрөө юм хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй, тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Бидний түрүүний хэлдэг тодорхой хэмжээний дээр зовлонгийн туулж үзсэн хүн байх юм бол их сайн явдаг юм байна гэдэг би илүү харж байна. Тэр нь бурамхан дээр бол одоо үнэхээр манай энэ компани бол маш сайн ажилласан. Одоо Швейцарт өнгөрсөн жил бол Recolo гэх дэлхийн одоо бас маш том чихрийн үйлдвэр дээр очиод одоо 14 хоног үйлдвэрлэл дээр нь очиж танилцаад тэр үтгэл Швейцарын Recolo-гийн үйлдвэрлэл хариуцсан дэд ерөнхийлөгч нь манай бурамхны жижигхэн одоо үйлдвэр дээр ирээд бидний энэ төр чихэр наалдаад байдаг дараагийн шинэ бүтээгдэхүүн гаргах энэ үйлдвэрлэлийн процессын алдаанууд тэр одоо юмнуудыг ажиллаж өгөөд ингээд тэр хүмүүс маань ботсон. Тэгээ бид нар энэний араас бол нэлээд олон бүтээгдэхүүнүүд гаргаад одоо бол яг үндсэндээ бол энэ 5 сард нээлттэй их чинь бид нар хуучин байсан түрээсэлж исэн нэг давхрынхаа үйлчлэгээний талбай зөвхөн үйлдвэр бүх юмтайгаа байсан бол одоо тэрнээс бид нар 6-7 юм тустай юм хэсэгтэй объекттай ийм том үйлдвэр одоо ингээд томч явах уу бид нартэй том одоо үйлдвэр ашиглалтанд оруулж байна. 50 саяын борлуулалттай байсан бол өнөөдөр нэг 2.5 тэрбумын борлуулалттай боллоо. Гэх мэтчлэнгээр энэ юугаар бол маш амжилттай төслөө би Монголын үйл төлбөр амар өндөр юм байна. Марк Cuban ярьжсэн 10% байгаа гэж ярьжсэн. Бүх хийсэн дийлээс нь ерөөсө 10%. Гэхдээ тэр 10% нь бусад 90% нөх хэмжээний ингээд болчдаг байна гэж ярьжсэн. Тэр нь яг тэгжэл харахгүй юм бол бүгднгийн нэг чирж явж чадахгүй. Хоёрт бас өөрсдөө тэр хүмүүс чинь тодорхой хэмжээний жоохон пүшлээ, жоохон шахаад өгөхөр бас болохгүй нэ. Цаастай шаарка болохгүй нэ. Танд нэг тийм юу кейс гарч ирсэн үү? Одоо ингээл орж ирээл амар гой юм яриад. Тэгээ яг ингээд нөө дийл очиод яг юмнуудыг үтсэн чинь бүр ингээд бизнес гэж хэлэхэд хэцүү. Байлгүй яхав. Бас нилээд гарсан байгаа. Тэгээ шилэн бот. Нэг нөхөр ярьжсэн амар орж ирээд би ийм бизнес хийдэг мэддэг гэл баахан юм яриад амар том санхүүжилт босоод тэгснээ яг очиод үзээ зүгээр гаражтай нөхөр mom and pop ажилласан. Нэг тийм кейс маа. Тэгээ ер нь бас яг биний дөрөвнөө хэлээд байгаа. Би чинь болвол би давхар миний одоо нэр хүнд миний одоо амьдрал тэр компанид явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид нэр тэр үйлдвэрлэлийн орчин стандартууд хангаагүй ийм одоо зүйлүүд бол байх юм бол бид нар оролцож болохгүй байхгүй юу? Бид нар чинь хүмүүс биднэрт итгэж байгаа. Энэ одоо мондөг стандарттай үйлдвэрлэл гэж бодно шүү дээ. Тэгэхэд тэрийг бид нар өөрсдөө бас ёс зүйн дэмжиж болохгүй байхгүй. Тийм учраас яг одоо тодорхой хэмжээний ийм шаардлагуудыг хангаарай. Эннийхээ дараа эргүүлээд хэдүүлээ ажиллагаагаа явуулъя гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүд бол гарна. Эхний хагас манд ерөнхийдөө өндөрлөх чинь. Тэгээд би сүүлийн асуултыг бас тавих гэсэн юм. Бурамхан аяг бас гоё чихэр шүү. Би идсэн гоё чихэрэл. Тэгээд мэдээж Бадаш Шарк манаас өөрөө юм санхүүгийн мундаг эксперттэй. Монголын бараг эдийн засаг хэдэн үед тулсан тэр үе дээр бүгдээр нь хамт байсан ийм хүн өөрийнхөө бас санхүүгийн нэгтлээ үүсгээд тэгээд энэ Монголтаас аягаа шинжилт авчрах гэж хаад айгуу баяртай байна. Тэгээд нэгдүгээр бас өөрөөсөө бас гадагшаа гарч байгаа гэж байна. Тэгээд ингээд олон бизнесүүдтэй ингээд шат бүртэн дэмжиж ажиллана гэж байна. Ер нь бас одоо энэ санхүүгийн салбарт ажиллаж байгаа ч тэр одоо ч тэр ер нь алсын хараач тэр те юм монголчууд одоо яг нэг юм одоо Солонгос Samsung байдаг ч юм одоо нэг юм дэлхийн брэнд үүсэх цаг болсон юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Тэгээ яг залуучууд ингээд хөгжиж чинь бас болохгүй юмнууд байна, бүтэж байгаа юм байна. Одоо залуу хүмүүсийн хувьд ярихад миний энэ дээр ингээд ярихад бас амар амбиц хөдлөөд байдаг байхгүй те. Тэгээд та бас туршлагатай хүний хувьд ийм кейсүүд орж ирж юу тань дээр те бид нэг гадагшаа гаргасан юм аа гэсэн чинь энэ болохгүй гэдэг ч юм уу те. Тэгээд та өөрөө бас юм залуу хүний хувьд бас алсын хараа энэ дээр юу гэж боддог вэ? Тэрний талаар хуваалцаач. Тэгээд зөндөл одоо санаанууд зөндөө олон компаниуд орж ирж байгаа. Гэхдээ бид нэр дэлхийд өрсөлдөхийн тулд тодорхой хэмжээний бид нэр үнэхээр гоц идеал байхгүй бол нэг өрсөлдөж чадахгүй. Нийтээр хийж байгаа зүйл дээр бид нар өрсөлдөг бол нэлээд том хөрөнгө оруулалт тий одоо капитал шаардж ш бид нар гарна гэдэг ч юм уу. Өнөөдөр энүүхэндээ гэж хэлэх юм бол Монголын яг одоо энэ зах зээлийн чөлөөт эдийн засгтай байсан 34 жилийн хугацааг харах юм бол бид нар маш тод харагдан дөө. Өнөөдөр одоо тодорхой хэмжээний томоохон компаниуд бий болцсон. Энэний араас тодорхой хэмжээний дунд үеийнх нь бий болцсон. Одоо жинхэнэ өрхийн аж ахуйтай хүмүүс ч байна. Нийтлэгээр харах юм бол бид нар өнөөдөр ямар байдалтай байгаагаа бас дахиад бид нар харах хэрэгтэй. Ер нь дандаа би энэ өрсөлдөж гэж хардаг. Өрсөлдөж. Өрсөл
өрсөлдөөл юм тий. Энд ч би байдлаа гарна, би энд ч газрын эзлэн, би энд ч одоо уурхайг наавна гэж. Яг нь өрсөлдөөн байх хэрэгтэй бизнес зөв. Гэхдээ бид нар өнөөдөр хамтрал хийж үт ер нь нэгдэхгүй байна. Том компаниуд бол өөрөө л бүгдийг хийж байна. 2 том компани өнөөдөр Монголд нэгдсэн юм байна уу? Байхгүй. Үнэхээр тий хоёулаа хүчээ нэгтгэх яа. Хоёулаа дэлхийн хэмжээний компани бий болгоё. Би бол юу хүсдэг вэ гэхэлэр одоо ах нараас юу хүсдэг вэ гэхэлэр хамтраад илүү том яваач тий. Яг залуучууд бид нар тий тэр туслан гарч нь яваад ажиллая. Эсвэл өнөөдөр энэ одоо олон одоо том одоо улсад хэрэгцээтэй байгаа. Өнөөдөр Монгол улс бол атар одоо ийм газар шиг биш. Тал газар шиг биш. Энд хэрэгцээтэй байгаа тэр одоо маш олон бид нарт дэд үтцийн төслүүд хэрэгтэй байна. Энэ улсын хөгжилтэй холбоотой маш олон зүйл дутуу шүү. Тэр нь бид нарт дийлэхгүй байхгүй юу? Тэгвэл та нар тийм л бертаж талтай тэрийг хийлтэ. Тэ? Том мега төслүүдийг хийлтэ. Тэр том юмнуудыг ингээд босгоод өгөлдөө гэдэг л юмыг би бас хараасаа гэж боддتي. Тийм учраас нөгөө талдаа бол яг дэлхийн хэмжээнд гарахын тулд бид нар томоохон хэмжээний одоо засаглалтай, санхүүтэй, тий алсын хараатай тэр мондөг удирдлагын багтай байж явна. За тэрнийг нь бол мэдээж манайхан томоохон группүүд одоо улсыг авч явж байгаа ч гэсэн тэд маань бас зарим зүйлүүд дээр нэгдээд одоо дэлхий рүү гарах энэ чиглэл рүү яваа сайл гэж би бол боддог. Тийм учраас би бол бити өрсөлдөд байгаа чи хамтрал үүсгэж чи ер нь бол бити аль нэг салбарыг хөгжлөөд байгаа чи олон залуучууд олон бизнесүүдийг орох бололцоогоор хангаач тий. Ягаад би өнөөдөр энэ нэгдийг байгуулсан. Окей, тэгээ биднэрт бол юу байна? 20 жилийн туршлага байна. Тий. Guys, Монгол залуучууд байна. Бид нар бас нэг тодорхой хэмжээний одоо тухайн байгууллагатай тухайн салбартай ёс зүйтэй үнцэнтэй явсан залуучууд. Гэхдээ бид өөрсдөө энэ хөрөнгийг бий болгоё. Өөрсдөө бид нар энэ компанийг бий болгох үндэсний хэмжээний тэргуулах компани болтол нь ажиллая гэдэг зорилгоор бид нар ингэж байгуулж байна. Гэхдээ энийг бид нар эзэмшихгүй. Энд байгаа энийг сонирхож байгаа тий өөр өөрсний хамтрал хийж байгаа компаниудад бид нар нэгдчихэж илүү паяа томруулъя. Эсвэл хин нэгэн том гадны хөрөнгө оруулалт, хин нэгэн томоохон компани хөрөнгө оруулалт аваад зөвхөн тэр одоо тодорхой хэмжээний компани эрх ашигт тааруулж ажиллах. Ийм орчныг бид нар хийхгүй шүү гэдэг үгнээс ер нь нээлттэй компани болёо юм олон компаниудаас нэгдэж олон хүмүүстэй нэгдэж ийм бизнес хийе гэдэг ийм зорилготой. Тэг яг эндээс би ийм зүйлүүдийг л одоо бид нэр нэг жоохон хараад зам дээр ч гэсэн одоо ингээл 2 машин л өрсөлдөөл нь шүү дээ нэг 5 метрийн наан цаана гарах гэж л тэгэл монголчуудын ингээд өөдөөс харсан айл маань хүртэл би энийгээ танихгүй байж л нэг л өрсөлдөх сэтгүүтэй болцсон. Энтэл кофе шоп энтэл дүсч байхад 2 винтайгаа өрсөлдөж гойж байгаа юм шиг тийм. Энэ нэг орчны нэг юм сонин юм үзэгдлээс одоо бид нар ер нь салах болсон шүү л гэж. За манай подкастын маань 2 дахь хэсэг эхэлж байна. Тэгээ Бадрал Шаркийн маань одоо сая хэдүүлээ аюу гой үнэтэй зөвлөгөөнүүд за тэгээд бас гой санаанууд те. За тэгээд Монголын зах зээл хэдүүлээ ярилцлаа. Одоо ер нь хүн одоо хүн өөрөө амтан. За тэгээд мэдээж оюун санааны хувьд за бие физиологийн хувьд ядарна. Гой сэргэлэн цаваа байна. Яаж энэ бүгдийг баланслах вэ? Ер нь work life balance гэдэг ийм концепт байдаг. Тэгээ энэ концептыг та ер нь юу гэж боддог вэ? Тэгээ өөртөө хэр сайн ашиглаж чаддаг вэ гэдгээс эхэллээ. Баланс. Сая өөрөө чинь нөгөө ядардаг гэл тэгсэн чинь шууд сэтгэл зүйд хэлж шүү дээ. Яг хүн өөрөө ядарч байна л гэвэл тэгэл би ядарч байна л гэж боддог. Тэ. Би бол яг тэгж боддог. Хүн гэхдээ физиологийн хувьд бол үнэхээр одоо нойр муутай яваад байх тий. Одоо маш их хэмжээний стресстэй яваад байх бол үнэхээр тэг ядарна. Гэтэ тодорхой хэмжээний бол энэ ядрах, энэ стресс энэ зүйл бол байх ёстой гэж би боддог. Хүн хит комфорт байж, хит тайван байж, ийм тохиолдол байх юм бол үнэхээр өөрөө эн чинь эргүүлээд стресстэй үүсгдэг ч юм уу тий. Би яг ажил амьдралын хувьд бол одоо тэнцвэртэй байхыг бол хичээнэ. Гэтэ эн чинь бизнес хийж байгаа. За тодорхой хэмжээний би бол одоо ингээд юу гэдэг чинь олон одоо хүмүүсүүдийн асуудал дээр хариуцлах үүрээд явж байгаа нь хувьд бол өөрөө бас ятрах гэхээс илүүтэй би зогсохгүй байх ёстой шүү. Тэ. За би өнөөдөр ингээд ажиллаа хэллээ ч гэсэн миний ард өнөөдөр энэ зүйлүүд хоцорлоо. Энийг дагаад миний ажилчнуудын ийм зүйлүүд алдагдах үедээ намайг итгэж байгаа дагж байгаа энэ залуучуудыг бас би дурам нь хулах үедээ гэдгээс бол өөрийгөө хурцлдаг. За босох ёстой шүү. Тэ ядарсан ч гэсэн өвдсөн ч гэсэн одоо тэмцэх ёстой шүү гэдэг.
За тодорхой хэмжээний жоохон цаг чөлөөнүүд гарна. Тэгээд ер нь өөрийнхөө яг хүссэн юмнуудаа л хийх те. Зарим өдөр бол аль болох тэгээд ер нь бас хүн ингээд хит их мундаг байх ер нь хэрэггүй л гэж би боддог. Яг одоо ингээд олны жоохон тодорхой хэмжээний мэдээлэл нүдэн дээр байгаа хүмүүст бол аюу төөхтэй олон юм ярьд юм байна гэдгийг ойлгож байгаа. Тэгээ энэ би ч гэсэн хүн би алдах хэвээр тий ядрах хэвээр гунах хэвээр баярлах хэвээр тэгээ өөрийгөө ингээ хит их бас би мундаг л байх хэвээр эсвэл би энэ хүннийг хүн шиг би мундаг болох хэвээр гэдэг ч юм өөрийгөө ингэж дандаа ингэж хязгаарлаж хэмжээдэг. Тэгээ энэ зүйлүүдийг бол аль болох одоо бага байлгаж өөрийнхөө тэр холдож байгаа 20 минут байна уу 2 цаг байна уу тий тэр боломжоос өөрөө ингэж кайф авдаг. Тэгээд өнөөдөр ч гэсэн яах вэ? Нэг жирийн өдөр өнгөрөөл үз. Ядраал үз. Гэхдээ орой унтахтаа за би бас өнөөдөр ийм зүйл хамжууллаа шүү. Бас өөрийгөө тодорхой хэмжээний тайвшруулж явах ийм зүйлүүдийг хийх хэрэгтэй болоо гэж боддог. Тэгээд мөнгө төлөхгүйгээр бол зөндөөл юм хийх боломжтой бид нар тэрийг хийдгүү. Заавал тэ нэг газар очиж нэг нөхдөөтэй ууж диско бааранд орж тэ ингэж одоо кайф авч яж хүн стрессээ тайлна. Энэ бол стрессийн бүр том үүд. Маргааш хүн болоод бие бизлэгээ тодорхой хэмжээний одоо нойргүй утцсан за тэгээ шаардсан хүн бол улам сэтгэл утрал явна. За тэгээд ажлууд одоо хоцроод эхлэх юм бол тэр чинь бүр том стресс үүсгэн. Тэрний оронд одоо өөртөө яг үнэхээр одоо ганцаараа баймаар бол ганцаараа байх орчноо бий болгоод уулан талах тийм үү тий. Гадаа гудамжинд талахад ажиллаад хараад ер нь сайхан хөгжим сонсоод тий дэми болоо юм бодоод явах ч гэсэн хүний бол хамгийн том амралт байхгүй. Тэгэхээр хүн өөрийгөө амраая гэвэл амрааж чаддаг л байхгүй. Өөрийнхөө өнгөсөн юмыг одоо кап болгож чаддаг л ах хэрэгтэй гэж боддог. Зүгээр би ер нь ихэвчлэн л орой унтахтаа л ер нь орон дотор шууд ороод нүдэнэл унтчихгүй шүү дээ. Одоо тэгээд бас одоо яж бас жоо одоо юу гэдэг насан жоо дээш явчихсан унталт нэг багасаад байгаа. Тэгээд орой унтахтаа бол би дандаа боддог. Ер нь би 20 эдтэй байхдаа ч гэсэн ер нь нэг бас нэг уншижсэн нэг захиа гэдэг юмнуудаас тэрийг харж байгаа. Хүн ер нь мөрөөдлөө дандаа тархиндаа ингэж төсөөлж явах хэрэгтэй гэж. Тэгээ би тэр үед за би тэгж ин да дэлгүүрээ байгуулж ин компани байгуулж ин за ингэж ин маргааш юм хийж ин за нэг юм одоо арга хэмжээ зохион байгуулж ин гэх юм ингэж би мөрөөддөг байсан. Тэгээд тэр маань өөрөө ингэж мөрөөдөл бол те энэ бодол бол те үйлдэл болчдөг. Үйлдэл бол үр дүн болж идэг. Тэр үтгэл ингээд өнөөдрийнхөө хийсэн зүйлүүдийг бодоод маргааш би ийм зүйл хийнэ гэд ингээд өдөр нь бодсон ажил штэ. Яа маргааш тийм тузын оролцоонд өстө бөө одоо тийм гэтэл орой хүн унтах гэж яхад бол тарих ер нь бол амрах гомноор орж байгаа учраас тарих илүү амар сэтгэдэг юм болов уу гэж надад санагддээ. Тийм учраас оройдоо ингээд зовлонтой байсан юмыг бодоод өглөө нь ингээд орой нь унтахтаа ер нь одоо бодоход илүү хялбар бодоо шийдлүүд тархинд орж ирд юм л гэж би боддог. Тэгээд оройдоо ер нь аль бол унтах жахтай бол тэгээд хонь тоолж явах оронд тэдэн цагаан хонь гэж тоолж явах оронд сайхан тийм бодоод унтчихдаг. Зүудэндээ асуудлаа шийдэд бас ирээд байна. Чи нэг тэгсэн гэдээ ярьж байлаагүй юу? Унтаж ийсэн хамт ажиллаж ийсэн нэг. Би бас зүудэндээ бас яг балансаа өдр олддог л байсан. Зүуднээ онч тэнд зөрцсөн байж тэгэл. Бүр баланс олж байгаа тийм. Би бас ер нь нэг юм бодохоор аягүй их тийм фантазлдаг тийм үү. Тэрэндээ ингэж өөрийгөө бас хөөрөгдөг. Тийм үү. Тэгээд зүудэндээ бол бас сайхан заримдаа ер нь бас заримдаа шийдэл мэдл олчтой шүү. Тэгээ ер нь хобби юу гэв юм. За одоо актер хоббироо цагийн ч ер нь гарахгүй байна. За мэдээж дугуй унахыг хичээдэг, дугуй ундаг. За ууланд алхахдаг. За айл болох аялахыг хичээдэг. За би бол ер нь 100 болвол заавал монголоор аялахыг хичээдэг. За аялахтаа зүгээр нэг гоё үнэтэй ирсэн. Одоо resort дээр очиод эсвэл одоо гоё газруудаар хоол идээд явахаас илүүтэйгээр яг өөрөө галтайгоо майхнаа бариад би бол өөрөө нөгөө хоол их дуртай. Тэгээ майхан тэгээ миний хүүхдүүд ч гэсэн монгол ахуйгаа үзэх тий надад яаж гал айж асаах юм тий хээр төмс одоо махнагоо яаж болохыг ахуулаад ингээд үзэх хэвээр. Тэгээ тэр бол их гоё одоо гэр бүлийн дурсамж үлдээждэг. Тэгээ жил болгон айл болох ингэж хөдөө хэврээр явахыг хичээдэг. Тэгээд мэдээж 1-2 хоног дунд нь ганц нэг кампуудад сэлгэлд аваад ингээд явна шүү дээ. Энэ босонд орж аваа тий. Тэгээд өвөл нь бол мэдээж манай одоо цаг уурын орчин чинь жоохон хатуу. Тэгээд өвөл бол хүүхдүүдэд нэг үзээгүй газруудаар нь үзүүлээд бас аав ээжтэйгээ одоо эн чинь утгагүй бид нар чинь одоо өнсүүлгээж багасж байгаа тийм үе дээр болохоор хүүхдүүдэд дурсамж үлдээхийг зорж ингэж аялахыг хичээдэг.
Манай Тэмүүлэн бас өөрөө тийм хоббитай. Гоё. Ганцаараа аялна, хүмүүстэй аялна. Тэгээд аялал дээр тэр өөрөө нөө гараараа юм хийдэг тий. Тэгээ өөрийнх нь бас YouTube сууг гэдэг шиг хоббит таа. Тэгээд тийм. Хоёулаа тэгвэл гоё нэг хэрэг хоол хийлт. Тийм шүү дээ. Тэгээд Бадрашаак бас фитнесддэг гэж би нэг 2 хүнээс сонссон. Манай бас ойрын 2 хүн байдаг. Тэгээд таны бас аягүй өглөө болгон ажилласаа ирэхээс өмнө фитнестэй ер нь орчдөг. Тэг яагаад гэвэл нэг юм би чинь өөрөө тэрнээсээ их нэг юм реплenish буюу цэнгэлэгддэг. Тэгээд тэр нэг тодорхой нэг ганцхан 25-аас 30 минут фитнестэй хүртэл юм ажлын чинь фокусыг тэр чигт нь авч хаяад яг нэг тасгалтаа анхаарлаа хандуулаад мэдрээд хийх юм те. Энэ зүйлүүд энийг бас та дуртахгүй өнгөрөөчлөө гэж байна тийм. Яг одоо дөрөв бас хэлсэн. Ер нь хүнд бол шалтгаан бол мунтахгүй. Цаг гаргыг бол ямар ч цаг үе цаг гаргаж байна. Өглөө хамгийн гоё цаг. Хамгийн гоё цаг. 6 цагт босох бол тийм бас хэцүү биш шүү дээ. 6 цагт босон. За тэгээд бид нэр залуу хүмүүс өөр хүүхдүүдэд сургууль цэцэрлэгт нөрөөж. За тэгээ яг сургууль цэцэрлэгт нөрөөж өгөөд эртхэн гарах юм бол төгжээнээс өмнө өргөд 7 өнгөрөөл 7:30 40 гээл суларч шүү дээ. За 9 цаг хүртэл ажил болоогүй бай. Хамгийн ажилтайгаа ойрхон фитнес сурах хэрэгтэй. Тэ? Тэнд одоо сайхан хэдэн минут гүгээд тодорхой хэмжээний бас дасгал хөдөлгөөгээд өөрөөсөө жоохон тийм одоо хүч шаардуулаад тэгээд сайхан ус цаасандаа орчоод нэг ингээ гарахад нэг сэргээд авна шүү дээ. Би нэг нилээд жил анх өглөө нэг явдгаа ажил тараал яваал тэ. Тэгээ яг энэ чинь гэр бүлтэй болсны дараа бол одоо тэр ажил тараад явна гэдэг бол бүр хэцүү болчихж байгаа. Нэг өглөө явсан чинь гараад ирээд ингээд алхаж ирсэн чинь нэг юм ихэр татаад уйлах гэдэг юм шиг санагдаад. Нэг хүүхэд нь ингээд уйлж байгаа дараа нь ингээд дуусгараа ингээд идэг шүү дээ тий. Тэр шиг нэг юм баймар гоё бие өнгөрцөн нэг юм сэтгэл ингээл хөөрөөд байгаа юм шиг мэдрэмж авч ирсэн байхгүй. Тэгэл би ер нь тэрнээс хойш тэгээ тэр өдөр их гоё сэргийг явж байгаа. Тэгэхээр өглөө ер нь нэг цаг фитнес орвол ер нь их зүгээр. Ядраагүй байна. Оюун бодол тэр ажил дээр өдөр орой фитнес мэдгүй айгүй хүмүүс явдаг би тэрийг сайн мэдгүй учраас тамирчин юм шинсэн. Орой бол ингээд өдрийн ажил бодогдно, маргаашийн ажил бодогдно, оройн цөөн бодогдно тэ. Тэгээд ер нь ядраад ирдэг шүү дээ. Өглөө ер нь айгүй зөв. Та ямшгүй төрлийн дасгалууд хийдэг юм бэ? Үгүй би одоо нэг хайхтар тэгж одоо нэг дасгал хийгээд одоо багш магштай бичигнээд байдаг юм байхгүй. Зүгээр яг л сайхан өөртөө тааруулаад төлөвнүүдээ гээл явчихдаг. Гүүн тий. Мэдээж нэг ганц нэг тий өргөн тэгэл. За тэгээд хэдүүд. Яг уул нь бол өглөө болгон л явдیں۔ Тий. Тэр чин тэгээд бас нэг талтай сайхан штэ амар нөгөө өглөө гэртээ усанд ороод баахан юм бэлдээл гарах ш сайхан тэр чигээр нь уцаа өгсөж гараад хүүхдүүдэд өргөж өгөөл хүүхдүүдийг чирт өргөдөг чинь өөрөө ч фитнес дээр очиж сайхан бичгийн хөлсөө басаа урсгалаа нэг дасгал хийж аваад нэг сайхан шоурдж аваад ажилдаа гарахад ч өстэй яг л цаг таардаг. Би бас ер нь л байн хэлдэг. Одоо угаасаа нэг нас ингээд явах тусам эрэгтэй хүн өөрөө нэг юм физиологийн булчингууд чинь заягдсан баа шүү дээ. Юуны тул заягдсан? Хөдлөхсөд байхгүй. Тэгжиж тарчин 5 таны хэлдэг 5 мах бодоор зэрэг ажиллана. Тэгээд фитнес буюу юм бас жингийн өргөлтүүд эрэгтэй хүнд маш хэрэгтэй. Бүр essential болсон байгаа. Тэгэхээр тэрийг өөрснөр яадаг гэхэлэр нэг булчин сайжраад за тэгээд нэг ясны ялч яахгүй одоо 30 гараад ч юм уу энэ яс угаасаа degrade муудаж эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэрийг нөхөх юм нь ерөөсөө фитнес. Булчингаар чангалж одоо ерөөсөө тэр хэсгүүдээ бүгдийг чангалж өгч байгаа байхгүй тийм. Тэгснээр илүү нэг сэргийг болно. За тэр нэг яс хугарлт чинь хүртэл багасна гэдэг ч юм уу. Одоо манай нэг найз байдаг бас ерөөсөө хөдлөхгүй айгүй удаан бас нэг суусаар агаад тэр нэг удаа заалан зүгээр гүйж агаад хошоор алхсан чинь нөгөө ахиллес хийл гэдэг тийм. Тэр нь ингээд тас явж байгаа байхгүй тийм. Ер нь бол жоохон хөдөлгөөн дутагдсных юм уу тийм. Гэх мэтчлийн юм аюулууд бас байдаг юм байлаа. Тэгэхээр хөдөлгөөн бол зайлшгүй. Mental health дээр соёл ингээд ер нь за скол баг аялал mental health болж байна. Яаж яг сэтгэл санааны хувьд тайван байх, стресс. Тий, яг хөө мэдгүй одоо тэгээд айхтар би сэтгүүлүүлчтэй уулзаал нэг айхтар яад түндөө яг хөө стресстэн, депресстэн за заримдаа бол одоо тэр чинь ингээд бүр нэлээд одоо сүүлийн үед бол за энүүгэндээ гэл нөгөө даралт маралт текстийг юм орох гээд ах шиг байна. Тэгээд яг хөө дөрөн тэгэл аль болох одоо тэр уул хатан алхах тий тэр дасгал хөдөлгөөн хийх энэ зүйл чинь л ер нь тодорхой юм чинь. Яг хөө би бас нэг сонир юм ихээр би ингээд гэрт аяа тав угаагч байсан ч гэсэн өөрөө аягаа ингээд угаачихыг сонирхдаг байхгүй юу. Тэгээ одоо бол хүүхдүүд жоохон амарчаад би нэг гар орохгүй байгаа.
Тиймээс би л анх үцэнд бол яг л сайхан галтгоонд л өнждөг. Яагаад гэхээр би өөрөө хоол хийх хобби те. Надад олдож байгаа ганц цагийн дээр байхгүй хүүхдүүдэд хоол хийж өгөх, гэр бүлтэй хоол хийж өгөх. Бусдууд бол ихнэр хийж байгаа шүү дээ. Тэгэхдээ энд юу явж байгаа вэ гэхээр би өөрөө ганцаараа тайван байх надад нэг том сувг байдаг байхгүй тэр чинь. Хайгуугаараа сайхан ингээл чихвж сонссон те нэг подкаст сонсоол эсвэл те өөрөө ингээл хөгжим сонсоол эсвэл ингээл таваараа өөрөө хоолоо ингээл гал ихнэр тэгэл галталгаа дэлбэлээ ажиллаа гэдэг байхгүй тэр. Бидг одоо ингээд тодорхой хэмжээний эрэгтэй хүн чинь ингээд бас тийм олон зэрэг таск хийж чадах. Өдөржингөө хүмүүстэй харилцаж ирж байгаад орой бас тэр олон хүүхд ингээд ийм юмд хүн чинь ингээд бас яг 100 ингээд фокуслж чадахгүй байгаа л. Гэхдээ хүүхдтэй нэг 30 минут нэг цаг чанартай цаг гаргахыг хичээнэ. Амралтын өдөр тодорхой хэмжээнд үнэхээр тэр өөрийгөө тайвшруулах гэдэг юм уу илүү нэг бодол санаагаа одоо өөр зүйл тавьчихсан тулд сайхан оол игээл аягаа угаагаад байж болчихсон шүү дээ. Гоё юм те. Гэр цэвэрхэн болоод стресс төлөвлөд байлаас гоё юм байна. Шакийн хувьд нөгөө нэг заага хүмүүс бас нөгөө нэг угаасаа бид нар чинь одоо харилцааны амьтад шүү дээ. За тэгээд бас найз нөхөдтэйгээ уулзна. Тэгээд мэдээж найз нөхөд бол чухал амьдралын хэсэг бол мөн тий. Тэгээд би тань салют гэнэ. Тэгээд бас би зүгээр танаас асуух гэж юм болохоор нөхөрлөл ер нь хэр үнцэнтэй вэ? Эрэгтэй хүн бас тий. Тэгээд ингээд найз нөхөд ер нь сайн найзууд ер нь тэр одоо тэр концепт дээр бас та юу гэж боддог вэ ер нь? Бид нар тэр өөрөө хэлсэн бид нар бол амьтан. Бид нар бол байгалийн амьтан шүү дээ. Ер нь бол бид нар сүргээр амьдардаг амьт. Тэгэхээр сүрэг гэдэг бол найз нөхөд, ажлын хамт олон, гэр бүлийн гишүүд, энэ нийгэм, энэ манай улс, энэ бид нар ингээд том жижиг сүргүүд дотор л байх. Тэгэхээр энэ сүргийн бас одоо тэр дотроо ирчүүдийн те бас хямралундаа гэж ярьдаг те одоо зов доторх үед бас нэг нөгөө яриад бас нөгөөлчдөг, ярьчдаг, хөөрчдөг, нэг орой нэг самт суугаад нэг мундаг толгочдөг. Энэ зүйл дээр бол хэн байдгүй гэхээр мэдээж ээж аав эхнэрээс илүүтэйгээр ирчүүдийн найзууд л байдаг. Тэгэхээр миний хувьд бол бас яг энийг бол их хүндэлдэг. Хүний амьдралд бол олон найз байд юм байна гэж би бол одоо ойлгож байгаа. Эхлээд бол бид нар 10 жилийн багын найзууд тавьдаг. 10 жилийн найзууд тавьдаг. Их сургуулийн найзууд тавьдаг. За тэгээд ажлын найзууд тавьдаг. Дараа нь гэр бүлийн найзууд тавьдаг. За дараа нь тодорхой хэмжээний бизнес гэдэг юм уу энэ одоо сонирхлын бүлэглээрээ найзууд болж байгаа. Тэгэхээр энэ дотор болгонд бол ингээд одоо найз нөхдүүд явдаг. Гэхдээ өнөөдөр би бас ингээд төрсөн өдрөмүүдийг хийхдээ би бас нэг олон хийдгүү. Нэг байл бол бараг сонгуул шиг 4 жилдээ нэг шиг тий. Тэгээ би бол төрсөн өдрөө хийхдээ яаж хийдэг вэ гэхээр ер нь ханд нөхдийн баяр гэж хийдэг. Энэ миний баяр гэхээсээ илүү тэгэхээр миний найзууд өнөөдөр төрсөн өдөрт маань ирж байгаа хүмүүс бид нэр андуучуул гэдгийг л тэгээд найзуудаа бас нэг тодорхой хэмжээний тэр нь одоо би бэлэг авах хэрэгтэй шүү дээ. Тэгээд бэлэг өгдөг. Тэгээд ингээд нэг жижигэн дурсгалын юм хичээдэг. Сүүлийн хэдэн жил бол үнэхээр чадсан ч байсан. Тэгээд эндээс юу харж байна вэ гэхээр энэ хооронд 4 жилийн хугацаанд гэдэг юм уу 5 жилийн хугацаанд яг тэгээд 5 жилийн өмнө чамтай хэвээр өө зайг өдөр болгонд би энтэйгээ ярихгүй болохгүй байсан юм шиг найз чинь байхгүй л гэдэг. Заримдаа. Тэгэхээр ингээд найз нөхөд гэдэг бол тодорхой хугацаатай тий тодорхой сонирхлоороо зөрчил одоо нийл үзэл бодлоороо ингээд нийлээд явдаг юм байна. Гэхдээ энэ дотор бол хүний амьдралд бол тэр багын найзууд тий ер нь бол их урт хугацаанд явдаг юм байна. За тэр гэр бүлээрээ найзлсан найзууд бол бас илүү урт хугацаанд явдаг юм байна гэдгийг бол би одоо миний хувьд бол харж мэдэрч байгаа тий. Тийм учраас найзууд гэхээр заавал хин нэгэн дээр очиж би эндээ зовлон тутахаас илүүтэйгээр хин нэгнээсээ тусламж гоохаас илүүтэйгээр тодорхой хэмжээний зүгээр уулзалт байсан ч гэсэн би эндээ нэг сэтэл өгчих юмсан нэг одоо тий шийдэл ярьчих юмсан би эндээ одоо амьдралд нь алын найз минь чи мундаг байгаад байгаа. Гэхдээ энийг нэг ингэчгээс гэдэг ийм одоо байгаасаа гэж би хүсдэг. Тэгээд миний хувьд ч гэсэн найзуудтайгаа одоо уулзах болгондоо шүгшин чи нэг наатахад тэгчүүл зүгээр юм шүү. Али чи одоо бас дараагийн хүүхд төрөх чинь 2-2 байраад 3 болгочихвол зүгээр юм да. Танаа наа тавьчих одоо жоохон одоо төвлөрлөн хэстэй энэ одоо тэнд нэг айтайхан арай өнднүүдээ дараагийн локейшн гэдэг ч юм уу те. За бизнес хийж байгаа бол за миний найз наад чи нэг одоо яг ингэ хөгжүүлж болно. Одоо массын продакт усвал болох гээд байна гэдэг ч юм уу. Ингээ айл болох одоо бас найз нөхдөд юм байхыг хичээж явдаг. Одоо бусад шаркуудтайгаа ер нь хэр ойрхон байна. Өнгөрсөн өнөөдөр чинь 4 дахь өдөр өнгөрсөн 4 дахь болцсон шүү дээ ч. Би өнгөрсөн бас хагасаад болцсон юм байна. Тий. Яг бид нар
залуу үеийн төлөөллүүд нэг гоё юм гарч ирсэн. За Shark Tank-ийн одоо 3 дугаар сизон бол яг залуучууд эхлээд гарч ирсэн. Тэгээд бид нар бизнесийн хувьд бол ингээд юуны хувьд харж ирсэн найзууд одоо хамтралын хувьд бол ажил шугамаараа ингээд одоо тодорхой хэмжээний бизнесийн харилцаагаар би бол банкыг төлөөлж байгаа тийм. Гэтэл яг тэр Shark Tank тэр нэг өглөөнөөс өглөө 7-оос өдшийн 11 цаг хүртэл бүтэн өдөржингөө бичлэг нь 100 штэ. Тэгээд тэр чинь ядарна тэгээд тодорхой хэмжээний хоорондоо найз нөхдөд ингээд нэг 12 тоног явна. Тэгээд энэний дараа бол мэдээж одоо жинхэнэ найзуудын одоо үндэс суурь бий болоод энэ сүүлийн 3-4 жил бид нэр бас олон одоо биенийхээ баяр зовлон жаргал одоо энэ зүйлүүдээр одоо хамт явж байгаа. Маш одоо би бас азтай гэж боддог их одоо сайхан найзуудтай болсон. Бид нар ч гэсэн биеиндээ бас их урам өгч чаддаг. Бас биенийхээ хурцлж чаддаг. Хаяа бас нэгний нэлээд шогонд гөвөөд авчдаг тий. За чи одоо тэгэл тэнтэйгээ яваадах нь тэрийг инкул яасан тэгвэл яасан танаа дээр чинь нэг юм гэдэг ч юм. Тийм учраас бид нар бол нэлээд ойрхон. Одоо бас тодорхой хэмжээний бас бизнесийн хувьд ч гэсэн бид нар бас хүмүүс өдөртөж байгаа одоо гэдэг утгаараа биеиндээ бас зөвлөгөө өгөх тий хамтрлууд үүсгэх юм бол дэлгэр ах тий. Ер нь бол манай подкаст ер нь өндөрлөж байна. Тэгээ би бас сүүлийн асуултыг тавихтаа болохоор таны бас ханийн тухай асуумаар байна. Тэгээд энэ чухал үнийг бас дуртахгүй байж болохгүй тий. Тэгээд ер нь сантайгаа яаж танилцав? Энэ тэмүүлэн нэг гоё асуудаг юм да. Ер нь ханыхаа энэ харилцааг чи нэг асуугач. Тий, ер нь саяны хэлтэй. Тэгээ одоо ингээд энэ олон жил ингээд хамтаа одоо манад ер нь орж байгаа хүмүүс дандаа завгүй хүмүүс байгаа. Тэгэхдээ хойдолт нь яг л нөгөө партнер нь байж идэг. Тэр харилцааг өдөө хүртэл ер нь яаж ингэж мэдээж асуудлууд байна те. Тэднийг давж гарах одоо эрүүл авч явахад ер нь яаж явсан бэ? Тий, би одоо 27-т одоо гэр бүл 27 настай гэр бүлтэй болсон. Мэдээж оюутан бахын үерхэл одоо 10 жилийн үерхэл байна. За тодорхой хэмжээний дараа бол одоо үр хөвгтэй болъё, хань жилтэй болъё. Тэгээ би нэг юм ер нь бол өөртөө бас бодож исэн зүйл. Ер нь бол хүн эхлээд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй юм байна. Ядаж гэрээ чи хаяг хаана юм бэ гэд хэлэхэд би хаягтай байх хэрэгтэй юм байна. Хүүхдийн памперсыг авах мөнгөтэй болох хэрэгтэй юм байна. Одоо эхнэрийнхээ те уруулын бодгийг авч өгч чадвартай болох хэрэгтэй юм байна гэдэг үднэснэр ер нь бол төлөвлөдөг байсан. За тэгээ манай ээж авч гисэн бас юу утхан дурыг байхдаа айл охины гомдоогод ячваа гэдэг гэсэн. Тийм учраас тодорхой хэмжээнд бэлдсэн. За байр орон сууцаа бэлдэх хэрэгтэй, өөрийгөө бэлдэх хэрэгтэй. За ингээд за яг л болсон одоо тэр зугаа цэнгэлж боллоо, тэ ажил төрлөөж боллоо гэдэг юм. Мэдгүй гэхдээ хүн бол тэгж төлөвлөөл гэд боддtiin. Гэхдээ яг за энэ бол зам дээр суухаа өрөх юм бол суун. Суухгүйгээр бол хэдэн жил ч явна. Тэр би их нартайгаа 2010 онд танилцж байсан. Тэгээд бит хоёр тэр өдрийг сонио би бас айхтар нэг одоо 5 дахь өдөр байгаад 8 сарын 20-ны өдөр цалин буугаад бас тэгэл залуучууд ч цалин буугаар шоуд нь штэ тий 8 сарын 20-нд 5 дахь өдөр тэгээд ер нь за хараа залах өрөөд тэгсэн ээж маань чи нав хүргээд өчг би хоол идэх тэгээд ээж нь ч хоол идэж харчих санаатай бас нэг байртай цаач тэгсэн манай нэг найз сайн найз аль би хоол идэг байна хоёулаа нэг хоол идчихээ тэгээ хоол идээд ээжсэн ганц нэг нөхдөө дуудаад тэгэхээр фейс гэж нэг баар байсан шүү дээ тэгээ худалдаа хөгжлийн хуучин байшин хүртэл банкирууд их ордог байсан юм. Тэгээд тэнд Никтон өдр дуулдаг 9 цагт очиод за Никтоныг дуулахыг үзчихэд хоёлаа орчоол гараа шүү цаадуултаж хаа ихчээл гар мэдэр. Тэгээ орсон манай ажлын охин явж ийж таарад. Юу ч яваа гэсэн хүнтэй уулзчаалаар тийм гэсэн араас нь манай эхнэр одоо үеэлнэ гэж таарад. Тэгээд юунд тэгсэн нөгөө чинь жоохон баялдаа жоохон сууйлдаа гэдэг. Тэгээд анх их нартайгаа танилцсан. Тэгээд битээр 11 онд анхныхаа охиныг авсан, хөл гэдэж авсан. Тэгээд ер нь хүүхдтэй болоод хүн би тэр их сони мэдэрч ирсэн. Дөнгөж төрчөөд өөлөх ёстой гэдэг тий. Тэгээд нөгөө эмнэлэг дотор ингээд утасны камераар биччих санаатай нэг дээр юм BlackBerry барьсан. Тэгсэн өөлдгөө тэгээд эмчнэр үе яава одоо дүлээч хүүхд чинь болохоо байлаа гэх. Тэгэхээр сандраал нөгөө эмнэлгийн өгсөн хувцас өмсөл гүгээд орсон. Тэгээ хүүхд маань гарч ирээ бойлоогүй. Тэгээд нэг жоохон бүтцсэн байсан юм шиг байна. Тэгээд би ч сандраа за одоо гэд гараад. Тэгээд одоо гуйж байгаа байхгүй. Тэр чинь дөнгөж 3 секунд байна 10 секунд л харсан байгаа шүү дээ тэр хүүхдээ. Тэгээ гуйж байгаа байхгүй бурхнасаа намайг аваа авчих тий. Би ер нь одоо ингэж яваад миний хүүхдийг л үлдээч. Тэгээ байж хүүхд маж ууллаа би ч ууллаа тий. Тэгэл одоо анхны хүүхдээ үлгэж чавлаа. Эмнэлгийн дарга нөгөө их баригч руу ярьж байгаа бол та
За зүгээр гэсэн яг их хөрөг хоёр сайн сайн. Аав нэг самдрах шиг боллоо коридорт гэж хэлсэн. Тэгээд 3 гал эмлэгт нэг анхныхаа хүүхдээ яваа. Тэгээд тэрнээс юм хүн бол бас нөгөө тэр үр хүүхдтэй болоод тий тэр үр хүүхдийн төлөө бүхнийг зориулах тийм мэдрэмж. За тэгээ мэдээж одоо ихнэр хүн тий тэр ханижл тэр үр хүүхдийг гаргахад ямар их зовлон туулж гаргадгийг энэ зүйлийг ер нь бол мэдэрсэн. Тэгээд аль болох одоо бас ихнэртэй туслахыг хичээдэг. Орой одоо хараад ч гэсэн тий айдж хоол айдсан аяга хураачих. За хагас бүтцээнд бас нэг хөлдөө махын дэшиглээд бэлдээ тавиад өгчих. Ядж өөрөө цамцнуудаа их гээд тавьчих ч гэдэг юм ийм хийх хичээдэг. Тэгээ манай хүн бол Англид төгссөн намуу гэж хүн байдаг. За Англид одоо бизнес удирдлагаар төгсөөд ингээд одоо ажиллаж байгаад бит хоёр гэр болуулаад тэгээд тэрнээс хойш одоо манай эхнэр одоо 3 сайхан хүүхэдтэй маань ээж. Ер нь бол миний карьерийн хамгийн одоо чухал арыг барьж явдаг хүн бол манай эхнэр. За харин хараад ай чи урагшаага тэгээд одоо тэр ажиллаа хий. Нөгөө талдаа бас мань хүн бас намайг их сайн ойлгодог. Би өөрөө юунес кайф авч юундээ юм фэшнтэй ингэж одоо тэрэндээ сэтгэл хөдлөлтэй явдаг мэддэг. Энэ нэг нөхөр банкаа ярихаараа ажиллаа ярихаараа тий тэрэндээ их одоо өнгөшөж явдаг. Тэрэндээ л их кайф авдаг гэдгийг мэддэг. Тийм учраас намайг өс тэр туртай зүйлийг мань хийх ийм суурийг тавьдаг. Тэгээ өнөөдөр хүртэл одоо миний хамгийн том арын одоо том дарга, том хүч. Ер нь бол би биш шүү дээ. Би чи урд нь гарч байгаа. Тэгээ хаяа ихнэр тэгтээ за бити маяглаад байгаа. Чи өөрийгөө толгой гэж бодоод байна уу? Чи толгой. Би тэгтээ хүзэн шүү. Хүзүү толгой хаашаа арахыг шийддэг шүү гэдэг байна. Тэгээ манай ихнэр нэг ийм цаг мэсгүй би. Ямар гоё. Заастаа гойд орсон жаар хамт явж байгаа юм шиг л боллоо тий. Тэгээд баярлалаа Бадрал Шагта. Тэгээд бид хоёртаас өнөөдөр ирж байгаа бас үнэтэй цагаасаа хуваалцаад тий. Тэгээд гойд орсомжуудаараа хэдүүлээ ингээд бас гоё аяллаа. Тэгээд залуучуудтай ч гэсэн айгүй том үнэтэй зөвлөгөөнүүдийг бас гоё өглөө гоё хэдүүлээ гоё топикуудаар ярилцлаа. Тэгээд баярлалаа. Тэгээд үзэгчдээ бас бид та бүхний комент тэгээд доор subscribe дараагүй бол дараарай. Яадаг вэ гэхээр энэ YouTube-ийн алгоритм маань өөрсдөө таад манд дарах юм бол цааш нь шинэ дугаар болгоно энэ шинэ чухал контентуудыг чинь бас та suggestion хийгээд гаргаж өгдөг байгаа. Тэгээ бас таад маань бас цаашдын гоё асуултууд байвал бас ерөөдөө манай подкастыг яаж бас баяжуулж болмоор энэ тэр санал хүсэлтүүдээ бичээрэй. Айгүй үнэтэй байдаг шүү. Тэгээд гоё бидэнтэй хамт байгаарай. Тэгээд баярлалаа. Баярлалаа. За дараагийн дугаар уулзлаа баярлалаа. За бай.